Өөрөө би бас сэтгүүлчтэй угаасаа адилхан та нартай адилхан. Тэгэхээр сэтгүүлчийн хувьд ч тэр нөгөө хүний эрхийн байгууллагад ажиллаж байгаагийн хувьд ч гэсэн зүгээр тийм практик талаасаа илүү ярилцсан явчих гэж бодсон. Тэгэхээр нэг онол загаал би өста тэр нь тэгнэ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг гэдэг нэг нэ гэж би бол ярмаар байна л да. Тэгэхээр хоорондоо ярилцах маягаар тэгээд бас яг практик дээр яг тулгамдаад байгаа гарч байгаа ажиглагдаж байгаа одоо хүний эрхийн байгууллагын зүгээс харж байгаа зүйл гэдэг өнцгөөс нь та нартай яриагаа мэдээлэл хуваалцаад явчихъя. Тэгэхээр хөссөн хүсээгүй сэтгүүлчд бол хүний эрхийн хамгаалагчтай байд юм аа. Тэр нь болохоор зөвхөн нэг одоо би хамгаалагч мөн биш гэдгээр юм уу тэгж тодорхойлогддгоо. Яг тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаад сэтгүүлч гэдэг мэрэгчлэлийг эзэмсэн хүнд болохоор хөссөн хүсээгүй хүний эрхийн хамгаалагчд болчдөг. Яг тэгэхээр тэр байгууллага нь өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа байдлаараа ч юм уу дамжуулаад хүний эрхийн хамгаалалт бол өөрсдөө хөссөн хүсээгүй оролцоод нийгмийн харилцаанд тэгээ ороод явцдаг учраас энд бол нэг тэгж заавал мэрэгжил эзэмсэн сэтгүүлч тэгээ дипломтой байх хэрэгтэй ч гэдэг ч юм уу ямар нэг юм шалгуур тавьдгүй л дээ. Өөрөө нөгөө хүн болгон хүний эрхийн хамгаалагч байх боломжтой гэж үздэг. Ер нь бол гэхдээ тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчтэй хувьд бол өөрсдөө хөссөн хүсээгүй хүний эрхийн хамгаалагчд болчихж байгаамаа. Тэгэхээр асуудлаа бол харах өнцөг арай өөрчлөгдөн гэсэн үг л дээ. Одоо жишээл хүний эрхийн яг сургалтыг олоход бид нар бүх төрлийн нийгмийн янз бүрийн бүлгүүдэд явуулж байгаа. Тэгээ тэр сургалтын дээр болохоор замын компани захирлууд ч юм уу эсвэл өөр юм болохоор би бизнесмен те та нарт надад ер нь яхаар миний бизнест миний хүний эрх ямар хамаатай би бизнесээ хийл явж байна би төрөөс мөнгө гүйсэнгүй ямар ч байсан бид нар бол ингээд хинээс нэг хин нэгний үгээр татвараа төлөөд явж байгаа хүмүүс гэдэг ч юм ингээд хардаг л да. Тэгэхээр алхам тутамд харилцаа болгон дээр ч юм уу янз бүрийн хүний эрхийн асуудлууд гарч ирээд идэв. Жишээлбэл замын компани авсан ажлаа тендерт ялаад ч юм авсан замын барилгын ч юм уу замын гүйцэтгэлийн ажил дээр ихэд орчны хүртээмжтэй асуудал ч гэдэм үү янз бүрийн асуудал яригддаг юм л да. Тэгэхээр сэтгүүлч болохоор үйл ажиллагаа хийгээд явж байхад алхам тутамд юу харагддаг гэхээр одоо ингээд ажиглагдж байгаа юм гэхээр асуултаас эхэлж яана л да. Тэгэл орж ирээ те нэг хүнээс ярилцлага аваад штэ телевизэн сэтгүүлч тэгээ асуулт асууж байгаа байхгүй тэгэнгүүтээ. За чи яг тэмүүжин сайд дундсан юм уу? Тэг яг та хоёр яг та хоёрын тийм зүйл босно уу? Гэдэг ч юм уу тий. Тэр ихтэй мэдээ сэтгүүлч маш их өндөр ур чадвар ч юм одоо бидний яг заасан сурсан онлоор болохоор айгүй өндөр ур чадварын хэмжээнд хүртэл тэр ярилцагчийг өдөөж сэргээж өгөөд тэгээд тэрэн дундаас гарч иж байгаа ярианы үргэлжлэл явж байгаа шүү дээ. Нилээ халаалттай би халаалтыг бол урд нь урьдчилан хийсэн тий. Тэгээд тэрэн дундаас ингээд асуулт асуулаа, яриулчлаа, хилүүлж шадлаа. Ямар нэгэн байдлаар хилүүлчлээ тийм ээ тэр нөхцөл байдлыг орчин нөхцөлийг үүсгээд яриулчихж байгаа. Тэр ялалтайс нь та нарын хувьд юу гэж бодож байна тэрийг? Жишээлбэл зүгээр нэг тийм асуулт. Хүний хувьд би зүгээр арай л ёс зүйргүй л хандчихлаа гэж бодсон. Унтсан унтаагүй хүмүүс мэдийг хүсэж байгаа ч гэсэн тэгтээ зааж үтэж авах шаардлагагүй л гэж бодсон. Асуух байсан. Тэр бол хамгийн гол нь тэр нөгөө нэг юм тэгж хэлүүлэх нь тэр ярьцлахын гол зорилго байсан учраас тэр хүн бол гэхдээ яг саяын тохиолдол дээр юу харагдаж байна вэ гэхээр нөгөө нэг өчтөрийн яриад байсан болор сахны хичээлээр гарсан жудаг ч гэдэм үү ёс суртахуун ухамсар гэдэг янз бүрийн асуудал яригдчихсэн шүү дээ. Тэгэхээр энд юу харагдаж байсан гэхээр нөгөө ярилцагч маань улс төрийн өндөр албан тушаалтантай холбогдсон байсан байхгүй юу? Төрийн өндөр албан тушаалтан гэдэг асуудал гарч төрийн өндөр албан тушаалт нь юу байдг юм бэ гэхээр өөрөө гэр бүл эд хөрөнгө бүх юм дээр өөрийгөө золиослж гарч ирсэн хүмүүс эдэг шүү дээ. Ер нь бол олон улсын жишгээрээ бол тэр хүний хувийн амьдрал болоод бүх талын юмнууд нь ёс суртахууны өндөр түвшинд байхыг шаарддаг. Гэтэл тэнд золиос нь юу болчихж байгаа гэхээр тэр 10 хэдхэн настай охин болчихж байгаа. Өөрөө золиослогдоод явчихж байгаа гэдэг ч юм уу тий. Тэр талаасаа болохоор бас нэг өөр гэдэг ч юм ийм их айгүй олон талын юмнууд гарч ирдэг л да. Тэгээ дээрээс нь тийм хөдөлж явуулсан л та. Тийм. Гэтэ яг зүгээр энэ бол зүгээр ганц жишээ шүү. Тэгээд энийг би зөв, буруу, сайн гэж нэг дүгнэлт хийхтэй биш. Зүгээр ганц жишээ, зүгээр хамгийн ойрхон ч гэх юм уу нөгөө сүйлд болсон жишээнүүд дотроос нэг ганцыг л үлгээд авчлаа. Түүнээс ийм хүн бол аюух олон юмнууд дээр ажиглагддаг. Зүгээр ингээ асуултууд дээр ч гэсэн те. Одоо ингэдэг байхгүй яриа аваад ингээл орж ирэл суугаад яаж хата. Тэр чинь тэгээ яатсан? Тийм үү? За. Тэгээ ятсан гэдэг ч юм уу тий. За тэр хамаагүй ямар ч ойлгож болно. Одоо угаасаа ярилцлага авах хэлбэр чинь нэг 12 4-д ч юм уу хуурч байгаад ингээд ярилцлага авчиж болдог гэдэг шүү дээ тий. Сүрдүүлэх маягаар ч юм уу эсвэл мэддэг ч юм шиг тариалаач юм эсвэл огт юу ч мэдэхгүй үл мэдгчийн дүрээч гэдэг ч юм уу тий. Тийм асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр болохоор юуг хэлэх гээд байна гэхээр тий. Сэтгүүлчд маань өөрсдөө нөгөө нэг маш тийм үлгэр жишээ бүх юм дээр ийм нээлттэй айгүй сайхан тэгээд гоё сайхан хамгийн гол нь те бүх юмнууд дээр ингээд угаасаа л манлайлагч хүний эрхийн хамгаалагч юм бол хүний эрхийг хамгаалъя л да тийм ээ. Гэтэ тэрийг бол та нар хүний эрхийн үндэсний байгууллага өнөөдөр комисс
Өөрөө ингээд сэтгүүлчтэй юу ч мэддэггүй учраас энд ирж сургалтанд суух хэрэгтэй гэдгээр бид нэр суулгаагүй байхгүй юу. Ягаад тэгэхээр энэ хүмүүстэй ажилласнаар бид нар цаашаа маш 100 хүнд сургалт явуулах байтал бид нар 10 сэтгүүлчид сургалт явуулчих юм бол цаана 10,000 хүний ч юм уу 100,000 хүний ч юм уу асуудал харагдаад байгаа учраас тэр хүмүүс цаашаа нөлөөлөх маш том хүч гэдэг утгаар нь та нарыг олж хараад байгаа юм. Түүнээс биднэрт бол маш их мэдээлэл дунд байдаг, мэдлэгтэй ийм мундаг хүмүүсийг оруулж ирчээд бид нар одоо ингээл А бигөө, Ба бигөө те бүх юмыг заана гэж байхгүй бах л та. Тэгэхээр иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг гэдэг нь болохоор хүн болгонд байдаг. Ямар нэгэн байгууллага ч юм уу дараа цэрийн эрхтэн мэдлэлтнүүд тэрийг одоо ингээд хуулиар ч юм уу зохицуулаад олгоод ингээд яадаг юм биш. Зүгээр яг манайх бол үндсийн хууль тогтоомж олон улсын гэрээ конвенцаар ингээд баталгаажуулаад өгсөн байдаг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг гээд. Тэгэхээр та нарын бодлого хамгийн түрүүнд барьж явдаг үндсийн хүн болгонд байдаг эрхүүдийг сэтгүүлчийн үйл ажиллагаагаар дамжуулаад хэвлэл мэдээллээр дамжуулаад тэр эрхийг олон нийтэд ингэж бас давхар та нарын үүргийг хэрэгжүүлээ явж байгаа болохоор илүү тийм онцгой субъект гэж авч үзээд байгаа юм л да нэг өсөн да. Тэгээд за одоо ингээл ийм айгүй олон фактууд тийм фактын тэдийн тэд мэдгээд би энийг угаасаа бүгдийн та нараар мэйлээр явуулчихна. Тэгээд та нарын энэ идэвхийг харсан чи ерөөсөө нэг л бишээ. Өөр нэг ингээ байдгаар хавг нэг унтсан те ер нь яайдаа гэсэн байдалтай шүү те. Тэр Тэмүүжин тэр хүүхэнтэй уулзсан байна уу удаагүй нөө би бол тэрийг асуусан буруу гэж байна. Яагаад гэвэл нэгдүгээр Тэмүүжин гэдэг хүн гэр бүлтэй. Хоёрдугаар тэр Саран гэдэг охин ирээдүйтэй. Гуравдугаар ер нь би бол өөрөө зүгээр миний зарчмал да. Би хин нэгний унтсан хинтэй унтсан яасан тухай би ямар ч мэдээ бичихгүй зүйл. Яагаад гэвэл тэртээ бид нар өөрсдөө ч хүнтэй унтдаг. Тэр хоёр хүний асуудал байхгүй. Тэр орлогоо секси юм юугаа хин тэр бол тэр хоёр хүний ирэх байх хэрэгтэй. Тэрнээс бид нэр халдах ямар ч юм байна. Харин нэр Тэмүүжинтэй осоод уулзсан байна. Тэр хоёр хүний ирэх байхгүй. Тэгээ лав очтой бол яг санал нэг байна. Энэ дээр бас одоо ингээд хуулиар хамгаалсан юмнууд бас байгаад байгаа байхгүй юу? Угаасаа тийм Тийм. зохион байгуулалттай Тэр бол маш муухай асуудал байхгүй. тэгээд хэрэг сэтгүүл зүй ашиглаж байгаа гэдэг. Одоо бид нар өөрсдөө Мэргэжлийн сэтгүүл зүй тэрийг ашиглаад, тэрийг оролцуулаад, үйл ажиллагаанд оролцуулаад, тэрийг үлгэр жишээ хээс олгоод ч юм уу явна гэвэл амар эмгэнэлтэй болчихж байгаа байхгүй тийм ээ. Тийм. одоо яг энд сууж байгаа зөгж гэсэн одоо 20 эдэн сэтгүүлчил яг одоо энэ сая энэ лавгагийн ярьдаг шиг энэ зарчмыг баримтлаад явчихад цаашдаа энэ Монголын сэтгүүл зүй одоо юу гэдэг ийм асуудлуудыг цаашдаа олон гаргахгүй гэдэг юм уу бүр их яг одоо жишгийг тогтоохын төлөө байх өөрөө энэ одоо цэвэр ёс зүйтэй сэтгүүл зүйн Тэгэхээр одоо яг энэ та нар бол бүгдээрээ угаасаа харах өнцгөө бол ойлгож байгаа тийм. Тэгэхээр энд болохоор нөгөө олон нийтийн ашиг сонирхолд нийцээгүй мэдээлэл гэж байд юм. Ер нь бол үндсэн нийт мэдээллийг хоёр төрөлд ангиж болно гэж үздэг юм байна л да. Тэр нь болохоор нийтийн ашиг сонирхолд нийцээгүй мэдээлэл, нийцэлтэй мэдээлэл гээд нийцээгүй мэдээлэлд нь болохоор одоо саяны бидний ярьж байгаа тэр хувь хүний бэлгийн амьдрал ч гэдэг юм уу, өхөл хагцал, гашуу ч юм уу тийм. Зовлон янз бүрийн байдлаар өвчний төвөгч гэдэг юм уу тийм. Сенсац хөөсөн нийт нэвтрүүлэг хүний нэрт илт халдаж дайрсан тийм доромжилсан агуулгатай мэдээлэл ч гэдэг юм. Ийм хүмүүнүүд багтаагаад оруулж байгаа байхгүй юу? Тэр нэг хэцүү нь бас яг эднэрийг маск гэдэг нь олон нийт яг энэний сонирхож илүү уншдаг, илүү ач холбогдол өгдөг болохоор бас гэдэг. Одоо чинь одоо бидний дөрвж байгаа хүн усанд ястад хууртаа гэдэг тэрийг бол их өндөр дэвшин сонирхож байгаа. Тэгсэн нэг төрөлхтний сэтгүүлдээ эсвэл одоо улсын хурал дээр нэг асуудал хэлэлцээд явахад л тэрийг үл сонирхож байгаа. Тийм. Би бас яг чам шиг ийм бодолтой байсан. Яг гэвэл би сэтгүүлчээр ажиллаж байсан. Би бүр айгүйх сенсацтай юмыг олоод бичгээр илүү өндөр шагнал авдаг, өндөр цалин авдаг, тий. Бичлэгийн шагнал өндөр тогтдог ч гэдэм үү. Тэгээд явдаг байсан л да. Тэгээ эргээд ингээд бичсэн юмнуудаа харахаар тэндээс үлдчихэж байгаа юм хэдэн жилийн дараа эргээд ингээд харахад үлдчихэж байгаа юм айгу их ховор тий. Яг тухайн үедээ сонин содон боловч эргээд ингээд өгөөжийн хувьд ч юм уу сэтгүүлчийнхаа өснө дивжих ур чадвар нь дээшлэгчтэй юм. Одоо би ийм юм хийцэн шүү. Энэ юм дээрээ бид нар ингээд хүмүүсийн амьдрал ийм мундагаар нөлөөлсөн шүү тий. Энэ байдлыг бид нар өөрчилж чадсан шүү гэдэг тийм юм харагдахгүйсэн л да харамсалтай нөгөө мэдээлүүд дундаас. Айгу мундаг тий гавлын ясан аяга маяг гавлын ясаар хийцэн аяга байна гинэ тэр дундгой аймагт тий. Тэр мэдээ айгу мундаг сенсацтай мэдээ байгаас айгу сонирхолтой тий. Нөгөө
юунд ороод ингээд музейд нь тавьчихсан тий аймгийн музейд тэнд нь байж л идэг гавлын ясаар хязгааяг тэр мөр тухайн үед айгуу гоё сонирхолтой юм шиг тий. Гэтэл одоо ингээд зөргийн өхөл ч юм уу байна тий. Зөргийн өхөл дээр ихэд ээжээс нь очиж ярьслага авчаал тэрийг оруулж ирэнгуутаа хамгийн түрүү нэгдүгээр нүрээс эхлээл ингээл тавиал оруулаад би айгуу мундаг нэр хүндтэй болчихж байгаа байхгүй ажил дээр бол айгуу мундаг тий чадчих штэ нөө яриа авцсан яриа авч олддгүй хүнээс би яриа авцсан байдаг ч гэдэг юм тий. Гэтэл харамсалтай нь тийм биш юм билээ л дээ нэг хэсэг хугацаанаа дараа бол эргээд ингээд харахаар нөгөөх маань хідэн хүнийг ажлын бэртэ болгоцсон хідэн хүний асуудлыг шийдтсэн зоргийн хэрийг илрүүлсэн юм уу эсвэл тэрэн дээр нь бид нар ямар нэгэн байдлаар туслаад бас нэг мэдээллийнх нь эксрүүлж болоод өгсөн юм уу тий чихэн мэдээлэл эксрүүлж байж чадсан юм уу тий булган ирдэг ч юм уу тэр хадам иж дээр ирдэггүй нь хинт хамаатай юм. Яг цагаад болвол нэг тийм хэрэгтэй мэдээлэл мөн үү биш үү гэдэг ч юм уу тийм асуудлууд гаргаж ирж харагддгийм билээ л дээ. Тэгэхээр нөгөө нэг өнөөдөр чи хийж байгаа үйл ажиллагаа чиний явуулж байгаа ажил чинь алсын үр дүн хийд байхыг хэдэн жилийн дараа энэ чинь яг чиний тэр хөрнө гэж зориод байгаа зорилго ч мөн юм биш юм уу? За яг би цалин авдаг өнөөдөр би мэдээгээ бичиж цаг үеийнхаа мэдээллийг бичиж янз бүрийн нийтлүүдээ сайхан гайгүй ярилцлага хийгээд тэрнээр би амьдрч болно гэж бодож яж магадгүй. Гэхдээ тэр бол нэг тийм сонирн биш байсан юм лээ. Би бол эргээд харахад бол тэгжил хэлмээр санагдчихсан. Тэгээд энд болохоор ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл Христос нөгөө саяны оюун болдын хэлгээр маш уйтгартай. Хүн тоож харахааргүй тий. Иймэрхүү мэдээлэлүүд байгаа юм л да. Төр бизнесийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалуудын гаргасан тушаал шийдвэр, хууль хэрэгжүүлэх сахилгатай холбоотой мэдээлэл, нийтийн үйлчлэгээ бараа таваар, олон түмний эрүүл мэнд, аюулгүй байдал, бусад олон түмний зүй ёсны эрх ашигын хүнсэн асуудлууд гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр болохоор ихэвчлэн ямар байгууллагууд одоо хил мэдээллийн байгууллагаас энийг мэдээлж байгаа нэхэр мэдээллийн сайтууд, өдөр тутмын сонинууд, үндсийн олон нийтийн телевиз. Тэгээд за мэдээж манай телевизүүд бол бас мундаг болсон. Мэдээнүүдийг бол бүгдийг авч байгаа л да ер нь бол юм ерөнхий юмдад бол. Гэхдээ эндээсээ бас онцолж авнаа. Тэр нэг тэгж бүх юмыг нэг мэдээлээд тахгүй тэр болгоо тий. Гэтэл өнөөдөр манад Монгол улсад жишээлбэл хорт хавдраад дэлхийд одоо ходоодын хорт хавдрал бол 1-р 2-дугаарт явж байгаа. Улаан холоо хорт хавдрал ихт 1-р орсон байгаа. Тэгээ улаан холоо хорт хавдраас сэргийлэхийн тулд хүн хувийн амьдралдаа эрүүл мэндийнхээ амьдралд ямар дүрм журмыг баримталж гэдэг юм уу ямар тэгж жаягаар хооллож ундалж хэдэн цагт ер нь бол нэг 7 цагаас хойш хоол идэхгүй байх хэвээр босоогоор хоол идснээс хойш 3 цаг босоо ходоод бол босоо байралд байх хэвээр шингийн юм их ууж ах хэрэгтэй усаа бол цэвэршүүлж ууж ах хэрэгтэй гэдэг ч юм уу иймэрхүү хэрэгтэй мэдээлүүд тэнд хэр их олон тавигддаг вэ магадгүй би өөрийнхөө хувийн амьдрал тохиолдсон гашуун туршлага дээрээ үндэслээд сэтгүүлч би өнөөдөр бичиж сэжүүр дүрж ч юм уу бичиж магадгүй бусад тохиолдол бол нэг тэр болгон тэрийг анзаарахгүй тийм үү тэгтэл одоо жишээлбэл амарч чаж байгаа эмэгтэй тэтгэмж авахын тулд цалингаа ч юм уу тэтгэмжээ бүрэн гүйцэд бодуулахын тулд яг тэр хууль дүрмдээ юу байгаад байгаа юм сэтгүүлчийн хэвлэл мэдлийн байгууллагын ажилтан та өнөөдөр ажлын гэрээ байгуулсан юм уу хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээг чинь эхний 2 жилдээ жирэмсэлж болохгүй шүү гэдэг гэрээ байгуулсан байна уу тэр заалтанд орцсон байна уу ч гэдэг ч юм уу тэр болгоно та нар харах хэрэгтэй болж тараад байгааз нөгөө нийтлэгээс гадна зүгээр өдөр тутмын үйл ажиллагаанд эргээд тэр мэдээж авснараа тэр мэдээлэлтэй үндэслээд хүмүүс рүү тараах тийм ээ одоо саяны нөгөө 2 жилд жирэмслэхгүй гэдэг чинь бол манай дээр тэр чинь капитал анхны ажилтнууд юу удирдлагаас гарсан юу байсан л да гэрээ байсан хөдөлмөрийн гэрээ тэр бол гомдол нь ороод шүүхээр шийдэгдээд анх удаа комиссийг шүүхэд өгөөд эргээд мэдээж тэр шийдвэр нь ялагдл хүлээсэн л дээ. Шүүхийн шийдвэрээрээ бол ажилтнуудаа болохоор нөгөө тэлэр янз бүрийн банкны ажилтнуудыг авахтаа 2 жилийн дотор жирэмсэж болохгүй гэдэг гэрээнээс залтаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү маягийн мэдээлүүд байвал илүү тийм хүмүүст хэрэгцээтэй бас тэгээд үр дүнтэй цаашаагаа ч гэсэн гарахтаа бас нэлээд юм байх юм шиг. Тэгээд энэ албан тушаалнуудаа гаргасан тушаал шийдвэрүүд их жишээлбэл манайхан орон нутгуудаар явж ажиллахдаа ч юм энэ тэнд явахдаа үздэг нөгөө нэг нийтээр дагаж мөрдөх тушаал нийтээр дагаж мөрдөх шинжтэй тийм тушаал журам янз бүрийн юмнууд байд юм л да. Тэдэр дээр нь болохоор хүний эрхийг хангасан байна уугүй байна уу гэд. Нэг аймагт нэг юм 3 жилийн өмнө байна уу да. Нохоог ерөөсөө нохоотой байж болохгүй. Нохоог устгана гэсэн тийм шийдвэр гаргасан байсан. Тэр аймгийн төв дээр байгаа амьдарч байгаа айлууд ч гэдэм үү те. Тэгтэл тэр хүмүүс бол нохоотой байна уу, мууртай байна уу, тот тижээж гэнэ үү тэдний л асуудал шүү дээ. Яг үндэ бол тэрийг тэг журмлах асуудал байсан үгүй юу ч гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд байдаг л да нөгөө нийтээр дагаж мөрдөх асуудлууд дээр нь болохоор тэгээд тэр хууль хэрэгжүүлж байгаа сахиулж байгаа юм. Хууль бол утагдаад гардаг Монголын хууль 3 хоногтой ч гэдэг ч юм уу энэ зүрийн хилцүүгүүд гарцсан байгаа тийм ээ. Тэгээд одоо өнөөдөр бидний хамгийн ойр дотны ялангуяа сэтгүүлчийн хувьд бол барьж аваад яг байнга ингээд цагаан толгой үндсэн хуулиа шиг ингээд бариад явах мэдээллийн ил тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль гээ батагдаад одоо 5 дахь жил рүү бараг орох гэж явж байна.
Өнөөдөр хэрэгжилт нь ямар байгаа вэ? Та нар өнөөдөр өгсөн газраас ороод мэдээлэл авч чадж байгаа юу? Хэдэн хоног хөөцөлдөж авч байна? Та нар мэдээлэл авъя гэж хүсэлт гаргаж үзчихсэн үү? Жишээлбэл. Өгсөлт мэдээж өдөр орой өдөр тутамдаа л харагддаг. Тэнгүүт нөгөөдөл нь өгөхгүй гин. Тэгээ зарим зовдно. Тэгээ хэрэгцэн бөөр болно шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл ийм мундаг мэдээлэл дунд байдаг сэтгүүлчид өөрсдөө мэдээлэл олж авч чадахгүй тэр хуулийг байдгийг мэдсээрэж олж авч чадахгүй байна гэдэг чинь юу гараад зүгээр жирийн иргэн дорж ч юм уу дулмаа очоод хорооноосоо энэ тэндээс очоод янз бүрийн мэдээлэл авлаа гэх юу хаанаас авах вэ? Би завгүй байна. Цаашаа яв. 30 хоногийн дараа ирж мэдээлэл аваарай. Ягаад гэвэл манайх өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг гэж сууж байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө мэдээллийн хэлтүүд байдлаа мэдээлэл авах хэрэг тухай хууль дээр юу байдаг вэ гэхээр 7 хоногийн дотор мэдээлэл өгсөн тохиолдолд хэрвээ онцгой шаардлагатай тохиолдолд дахиад 7 хоногор хугацааг сунгаж олно. 14 хоногийн л хугацаа. Гэтэл нөгөөдөл чинь нөгөө өргөдөл гомдол шийдвэрлэхтэй холцоо найзууд бол ингэ явж байгаа ч гэдэм юм ийм асуудал гарч ирдэг гэх юм уу юмнууд байна л да. За тэгвэл нийтийн үйлчлэгээ бараа таваар. Энэ дээр бол үндсэн олон нийтийн телевиз ч юм уу юунаас импортоор орж иж байгаа цагаан удаан дээр хард уулганы холцтой юм байна гэдэг мэдээлэл бэлтгээд сэтгүүлч нь 90 сурвалжлаад нийт нэвтрүүлэг гаргасан шүү дээ. Гаргасан чинь удалгүй дарамт ирсэн. Яасан гэсэн чинь энэ мэдээлэл чинь хувийн лабораториор буюу нөгөө Монгол Улсын их сургуулийн дэрэг техник лабораториор орсон шинжилгээ юм байна. Мэргэжлийн хэлтэй лаборатори ороогүй юм шүү дээ. Яагаад гэвэл сэтгүүлч нөгөө нэг юугаа мэдээлэлээ ил тавих хооронд нөгөөдөл нөгөө лабораторийн шинжилгээнд дээр ажиллах ч юм уу юм хугацаа гарч ирсэн байна шүү дээ. Гэтэл Гого цэврийн сэтгүүлч цэвэр усны асуудлаар цуврал нийтлэл нэвтрүүлэх бэлтгэлээ. Орос улсны шинэ хорооллууд болоод энэ цэвэр усны хангамжууд нь ямар байна вэ? Зэвтэй байна, ийм байна гэдээ шинжилгээнүүд нь хийлээ. Удлуу хэсэг хугацааны дээр айдастай ярьж байна. Би яах вэ? Энэ нийтлэлийг цаашаа өргөжлүүлэх үү? Эсвэл би болох уу? Яагаад гэвэл нөгөө хурд ч юм уу тэр өөр юунууд дээр утсан, хотхон дээр утсан усны шинжилгээний хариу эсэргээрээ мэргэжлийн ингэлт ч юм уу өөр нэг юун дээр очсон чинь нөгөөт нь хариугаа өөрчилсөн. Нөгөө усны юм дээр ундны усанд байх усгүй хэмжээнээсээ илүү тийм холоор ч юм уу янз бүрийн зэвүүд нь ч юм уу байх ёстой төвшнөөсөө илүү хэмжээнүүд нь гарсан ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд гаргаж ирж байна л да. Тэгэхээр энэ дэр ямар байх ёстой юм бэ? Сэтгүүлч өөрөө тэр юмаа ихсруулжаа мэдээлэлээ маш сайн ингэж баталгаатай тэгээ өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй л да. Тэгэхэд яаж нөгөө нэг манай хэвлэл мэдээлэл өнөөдрийн нөгөө эмзэг дүр төрхөн харагдаад байгаа нөхөр нөгөө удирдлагууд нь ч юм уу эсвэл ямар нэгэн байгууллага энэ компани чинь манайхтай айгүй олон саяын гэрээтэй шүү дээ. Наадах мэдээлэл хаа бид нар тэргээр чинь хоолоо олж иж байгаа. Та нарын сэлийг тэргээр явж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр тэр мэдээллийг чи авах ямар шаардлагатай тэрийг унгаач гэдэг юм уу тий. Одоо нэг тиймэрхүү байдлаар ханддаг болчиход байна л да. Яг үндэ бол тэгтэл өнөөдөр бид нар бүгдээ цагаан будаа иддэг ашааж иддэг ямар бидний юм хүнсэнд хэрглэж байгаа үндэсний бүтээгдэхүүнүүдийн хэдэн хувь нь импортын бараа бүтээгдэхүүн оруулж ийн ч гэдэг юм. Тиймэрхүү асуудлууд гарах юм бол эвгүй шүү дээ яг үндэ бол тий. Гэтэ энд бас нэг ийм асуудал байгаа шүү дээ. Би мэдээлэл аваад яг бэлтгээд ингэж нөгөө мэдээлэл өгсөн юм маань хэлдэг байхгүй. Би наата болчихоо яг л тий наваа мэдчихлээ гэж намайг ингэж сэтгүүлч юм шиг. Нөгөө мэдээлэл өгсөн үү. За би тэр мэдээллийг за энэ бол үнэн гэдгийг гаргая. Гэвч нөгөө мэдээлэл өгсөн нөхөр маань бас яг цагаат тогтоож зэрэг би үгүй. Тий, их сурвалж өөрөө бултах тохиолдол зөндөө байдаг шүү дээ, тийм ээ. Хоёроос дээш их сурвалжаас ч гэдэг юм уу мэдээллийг авч иж мэдээлэл үн зөв байна, үнэн бодиттой байна гэдэг ч юм уу бид нар онлоор үзсэн тий. Гэтэл хоёр битгий хэл нэг их сурвалж олцоод арай гэж болоод арай яд нь яриагаа авчаад байж тал нөгөөтгөө энэ хэсгийг хасчаа. Би бүр өрөөсө болохоо байлаа ч гэдэг юм уу янз бүрийн асуудал гардаг тийм үү. Тийм тохиолдолд яах вэ ч гэдэг юм уу бас нэлээд юмнууд зохицуулах юмнууд гарч ирдэг л да. Гэхдээ ер нь бол бид нар сая хүний эрхийн хамгаалагчдын судалгаан дээр энэ 14 оны 12 сараас эхлээд манай энэ сургалтын сууж байгаа сэтгүүлчдийн холбооны гишүүд ч гэсэн өөрсдөө бас мэдж байгаа бах тийм ээ юу судалгаа хийсэн. Сэтгүүлчдийн хэвлэлийн этгээтэй холбоотой хүний эрхийн хамгаалагч сэтгүүлчдийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа юм бэ гэдэг асуудлаар. Тэгэхэд энэ асуудлууд бол зөндөө хээс болоод дурддагдаад явжсэн л да. Аюултай айдас хүйцтэй байдаг ч гэдэм үү. Эсвэл редакцийн зүгээс хараа хяналт дарамттай дээрээс нөгөө эзний халаас нь зурсан сэтгүүл зүйч гэдэм үү. Янз бүрийн асуудлууд хөндөгдөж яригдчихсан. Энэ болохоор нөгөө хизээ цэвэршгүй бид нар одоо яах ёстой вэ? Хэвлэлийн эрхчлөлийн хууль батлагдаж гарахаас нааш биднэрт бол юу ч байхгүй хүлээлттэй мүлэлттэй гэдэг бол яг үүндээ бол бас тэгж хэлэхэд хэцүү шүү дээ. Ягаад гэвэл өнөөдөр олон улсын гэрээ конвенцтай нэгдээд орцсон байна. Тэгэхээр олон улсын гэрээ конвенцийнхаа дагуу бол биднэрт тэр юм нь бол нээлттэй байгаад байгаа юм. Тэгээд 11 онд болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос зөвлөмж Монгол Улсын засгийн газарт өгсөн. Энэ дээр бол мэдээллийн хэлт одоо байдал
нээлттэй байдлаа ил болгоо сэтгүүлчдийнхаа тэр эрүүгийн хуулинд дээр гүтгэх доромжлох 110 111-ээр залтыг нь хасах хэрэгтэй байна ч гэдэм үү эсвэл хэвлэн нийтгтэй холбоотой эрхчлөлөг бомбиж байгаа энэ асуудлыг зохицуулаа гэд одоо ингээд товчоор ярихад бол нэг иймэрхүү агуулгатай зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Тэгэд энэ жил бол 9 сард тэрийг Global International төрийн бас байгууллагаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаарх энэ тайланг явуулсан. Нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн зөвлөлд. Тэгээ ээлж дэгцэг хилцүүлэл гэж ярьд юм л да энэ. Тэгэхээр энэ болохоор одоо энэ 5 сарын 10 хэднэр хилцэгдэн энэ асуудлыг авч хилцэн манай улсын асуудлыг юу цаг өдөртөөгөө бүр 5 гарцсан байгаа. Би бас яг одоо өнөөдөр сайн санахгүй байна. Тэгээд тэрэн дээр бол хилцээд угаасаа асуудал бол өөрчлөгдөөгүй. Нөхцөл байдал өөрчлөлт орсон юм алгаа. 4 жил тутам нэг удаа хилцдэг. Олон улсын нэгдэж орсон гэрээ хоньц тухайн асуудлаараа. Тэгэхээр энэ дээр бол манад бол нөхцөл байдал үнэхээр тийм ахиц гарсан юм байхгүй. Яг нэг хууль гарсан. Тэр нь бол мэдээллийн илт одоо байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдалтай өнөөдөр явж байгаа. Бусад олон түмний зүй ёсны эрх ашигыг хүндсэн асуудал гэдэгтээ та нар юу ойлгож хүлээж авч байгаа нэр нь бол олон түмний зүй ёсны эрх ашигыг хүндсэн юу байж болох вэ? Адилхан нэг дугуй төвчсөн өрөөл мэндийн даатгал мартал гэдэг чинь бүгд байна шүү дээ. Тэ. Саяны тэр гэрүүлээрээ ус төрлөө гэрүүлийн нөлөөллөөрөө дамжуулаад ус төрлөө орж ийн гэдэг асуудал бидэрт хэрэгтэй мэдээлэл үү? Та нарыг гэж бодож байна. Гэрүүлийн нөлөө харилцаа холбоогоор дамжаад ус төрлөө ороод төрийн шийдвэрлэх хэмжээний юу болохоор орон тийм ээ? Орон шүү дээ. Угаасаа тэр чинь татвар төлөгчтэй мөнгө ч гэдэг юм цаана бас нэг үнэн зөв шийдвэр гаргахаас эхлээд янз бүрийн асуудлууд явж байгаа учраас тэр бол асуудалд орох уу асуудалд орно гэдэг ч юм уу тий. Тэр бизнесийн үйл ажиллагаа төр бизнесийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа гэсэн байгаа. Энэ хамгийн ихэнд оролцсон байгаа. Энэ бизнес за яг төр бол ойлгомжтой тийм ээ. Төрийн үйл ажиллагааг бол манай сэтгүүлчд хянан дээр угаасаа иргэдийн хяналтыг бол өөрсдөө үйл ажиллагаар дамжуулаад сэтгүүлчд маань айгүй сайн хянаад ч гэх юм уу хараа хяналт бол айгүй сэргийг соргог байдаг шүү дээ тийм ээ. Ер нь энэ дээр бол нэг дутаад ах юм баггүй. Ягаад гэвэл хүний эрхийн байгууллага ч гэсэн өөрсдөө сэтгүүлчд бол айгүй тусалдаг. Та нарын мэдээлэл бол айгүй олон хүнд хүрдэг. Тэр зөвхөн хувь хүмүүс ч юм уу уншигч үзэгчдээр зогсохгүй тэр нь бол цаашаа судалгааны их сурвалж ч ямар нэгэн мэдээлэл их сурвалж болж их тийм олон юмны эхлэлийг тавьж өгдөг учраас их нөлөөтэй хүчтэй зэвсэг байдаг л да. Тэгэхээр энд бизнес гэдэг асуудал гарч ирдэг. Бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой та нар мэдээлэл оруулахад айгүй төвөгтэй байдаг шүү дээ. Яг тэгвэл бизнесийн үйл ажиллагаан дээр бол манай байгууллагын нууц гэдэг юм ч юм уу нөгөө заавал мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн тийм нэг компани болгоны нэг хувийн юмнууд байна да тий. Сэтгүүлчд битгийгэл нөгөө хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн ч юм уу өөрөө шууд ороод нэвтрэх боломжгүй бас компаниуд гарч ирсэн шүү дээ. Нэг тийм тохиолдолд гарч ирсэн. Одоо 10 онд байна уу да. Орон нутагт ажиллаад явж хахад говьалтаад уулуурхан компани байсан. Комиссийн гишүүн Монгол улсын комиссийн гишүүн гэдэг 3 хүн байдаг Монгол улсад. Хаач нэвтрэх хэрэгтэй гэж явдیں۔ Хүссэн газар байгууллага хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл үйл ажиллагааныхаа хүрээнд бол цуглуулах авах хэрэгтэй. Бас тэрийг тодорхой хэмжээнд нууцын хадгалах үүрэгтэй. Тэгээд нэвтрэх хэрэгтэй гэдгээрээ яваад очиход Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа тэр байгууллагын хувьд бол оруулаг хөлтэй нэвтрүүлээгүй. Тэгээд тэрнийгээ эргээд бид нэр бас тодорхой хэмжээнд хуулийнхын дагуу арга хэмжээ юмнуудыг нь авсан, зохицуулсан. Тэгтэл одоо сэтгүүлчдийг бол оруулахгүй газар бол зөндөө байдаг бүлэгт. Яадаг юм? Та нар тэгээд яг нэг байгууллагын талаар үйл ажиллагааны талаар юм бичлээ гэхэд чадчих байгаа юу? Тэгтэл энэ дээр одоо жишээ нь хамгийн наад захын жишээ за яг орхон нэвтрэгт гол биш те уцаар ч юм уу ямар нэгэн байдлаар мэдээлэл авч болох юм. Гэтэл бизнесийн байгууллагууд дээр нэг юм харж байгаа юм л да. Мэдээллийн илт одоо мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж сая яригдаад байгааз. Энэ хуулийн дээр болохоор бизнесийн байгууллагууд өөрсдөө энэ хуулинд уг нь бол мэдээлэл өгөхөр бас яг тэндээ бол ингэж тодорхойлж зааж өгөөгүй зөвхөн төрийн байгууллага дээр ингэж хуульчаад өгчөөд байгаа юм. Гэтэл цаад нөгөө иргэдийн мэдэх хэрэг одоо та нарын нөгөө гарт байгаа зэвсэг болоод байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг байна шүү дээ. Тэрэн дээр чинь юу байдаг юм гэхээр цаад агуулга санаа нь юу байдаг юм гэхээр тэнд бол бизнесийн байгууллага ч гэсэн адилхан үүрэгтэй нийгмийн хариуцлага гэж байгаа. Мэдээллийг бол тэгж нууцлах юм баггүй. Бизнесийн үйл ажиллагаанд яг өөрт нь яг одоо бусад өрсөлдөгчдөд мэдээлэл болохоос ч гэдэм үү тийм бизнестэй холбоотой янз бүрийн асуудлууд нь
нууц болохоос биш. Бусад үйл ажиллагааг бол тэд нар бол нээлттэй байх хэрэгтэй. Тэр компани өөрөө нөхөн тэр байгалийн нөхөн сэргээлтийн ажлаа бол гүйцэд хийсэн юм уу те? Эсвэл тэдний компани оруулж ирж байгаа тэр өнөөдөр арьсны үйлдвэрийнх нь хэрэгжилж байгаа хог хаягдал нь туулар урсаад байгаа юм уу? Үнэхээр тэр туулголыг бохирдуулаад байгаа тэр ерөнхий хэсэдэн кемп чинь тэгээд тийм их юу юм уу ч гэдэг юм одоо үйл ажиллагаа тийм их мундаг жигдэрсэн юм уу ч гэдэг ч юм уу те? Тиймэрхүү маягаар янз бүрийн асуудлуудыг бол сэтгүүлч бичих үүрэгтэй. Угаасаа ч тийм ёстой. Угаасаа ажил нь юм чи яах юм гэсэн маягаар тэгээ угаасаа та нарын бол үүрэг байгаа, эрхэнж байгаа, аль аль нь байгаа. Тэгтэл одоо нөгөө хүмүүс шүмжлээд хүний эрхээр тийм эрх эрхэл гэдэг нөгөө нэг үүрэг мөрөг ч юм байхгүй. Иргэний үүрэг гэж ягаа ярьдгүй. Хүний эрхэл гэж яриад байгаа. Эрх үүрэг хоёр ч угаасаа л нэг зоосны хоёр тал шүү дээ. Нэг зоосны хоёр тал тийм. Угаасаа л хамт байнга л явж байгаа. Тэгэхээр эрх гэж ярьж байгаа бол цаана арталт нь угаасаа үүрэг нь дагалдаа явж байгаа юм чинь гэдэг ч юм уу тийм юмнууд байна. Тийм хүний эрхийг ярих нь зүг зүйтэй асуудал байлгүй. Энэ иргэний үүрэг гэдгийг бол нийгэм бас нэлээд өндөр түвшинд сурталчилж байгаа юм шиг. Үүрэг гэдэг нь угаасаа нэг үгтэй. Зүгээр яг энэ дээр бол зоосныхаа ард тал зоос хоёр талтай гэж байгаа боловч эхлээд энэлийн харамчаал байгаад байна. Юу яд юм ингээ харамч байдаг. Цааталт нь бол үүрэг нь байгаа гэдэг хүмүүс хахгүй. Одоо бол ер нь илүү хүний эрх гэдгээс илүү иргэний үүрэг гэдэг чинь юм шиг гэдэг. Энийг байнга ингэж харуулж. За манай сэтгүүлчдийн клуб бас мөгч жагаад хариулаад өгч. Энэ талаас нь маш их Энэ оюун болдын асуугаад байгаа юм дээр санаан дээр нэмэрлээд иргэний үүрэг гэдэг нь бол эрх гэж яриад байна үүрэг. Өнөөдөр одоо тэр нөгөө хотын дүрм журам гэдэл гаргана гэдэг энэ асуудлыг ч юм уу илүү гаргаж өгөх хэрэгтэй хэвчтэй байна. Хотод зайлс хийгээд байгаа хүмүүс өөрөө өдөрөөр тавих чи өөрөө. За тэгтэл одоо ийм юм байна. Оюун болдоо юу? Одоо жишээ нэгдүгээр игнэнд машин зогсож байна. Тэгтэл манай Улаанбаатарт яг машин зогсол хийдвэ. Төрийн үйлчлэг үзүүлдэг. Ялангуяа одоо 10 давхар манай байрны үүдэн дээр хэр олон машин багтах боломжтой байж гэдэг ч юм уу. Тийм юмнууд бас гардаг тийм. Нэг л хотод их хотод амьдарч байгаа. Тэр чинь боломж нөхцөл байдлаар аль болохоор тэрнээс цайлгийсэн. Тэр өөрийнхөө үүргээс нөгөө ухраад хавийн хвшилт одоо өөрийнхөө үүргийг өгсөн тэр юм бол Гэтэл хүн болгон өөрөө иргэнийхээ үүргийг бас ухсарлаж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм тийм. Энэ соёл ч юм уу харилцаа иргэний бас нэг юм байна л да. Тэгэхээр энэ дээр болохоор бидний татварыг авч байгаа хүмүүс төр штэ тий. Төр эхлээд нөхцөлийн бүрдүүлээд хөрсөн бэлтгэсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол бид нар юу гэж тэнийг юм шиг нэгдүгээр тэгтээ бас юугаа бодох хэрэгтэй л да. Өнөөдөр улс орныхоо нөхцөл байдлыг бодох. гэхдээ тэд нар тэн дээр байгаа утас руу залгаад уучлаарай таны машиныг ачхууллаа гэдэг. Энийг л бидүүч тэр ухамсартай жолоочд явуулах хэрэгтэй байхгүй. Тэгтэл нөхдөө би машинаа тавиад орлоо гүйж очиод машин ачдаг. Энэ байж болохгүй. Үгүй. Ер нь бол тэнд дунд нь сайн муу зохицуулт хийх юм бол байлгүй байх уу? Байлгүй байх. Тэр тэрийг угаасаа бүр болох хэрэгтэй. эрх үүргийн хувьд бол эрх байж байгаа цагт үүргэн дагалдаад явж байгаа гэж үздэг. Тэгэхээр эрх зөрчигдөх магадлалтай ч гэдэм үү илүү тийм юмнууд дээр нь эрхээ мэдэрсэн хүн бол өөрөө эргээд үүргээ бас давхар хүлээгээд явна гэсэн тийм ойлголт нь угаасаа хамт явдаг учраас бид нар тэрийг нэг тэгж үүрэг гэдэггүй. Ер нь бол төрийн үүргийг илүүтэй бас илүү төлхөө авч үзтiin. Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг гэдэг ч юм уу. За энэ зурган дээр байгаа энэ хоёр зурган дээр байгаа мэдээллийг та нар бүгдээрээ л харсан байх туу. Энд ч одоо зөндөл байгаа. Одоо ч гэсэн хайлт хийвэл гараад ирж илээ. Тэгээ энэ нэг нь бол иргэний мэдээлэлээс нь нөгөөх нь бол сэтгүүлч цэвэр гаргаж ирсэн юу гэр бүлийн хүчрэл дээр гарч байгаа кейсүүдээс нь тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг мэдээлэлд ингээд мэдээлэл нь айгүй үнэн зөв иргэний нийгэм ч юм уу сэтгүүлчд өөрсдөө айгүй мундаг ажилласан. Тэгвэл энд алдаа гарсан. Ямар алдаа гарсан бэ? Хүний эрхийн алдаа гарсан зөрчилтэй бодлоод. Тий яг зөв тэр юм байсан. Тэгээд бас тэрнээс гадна нөгөө нэр ус овг нэртэй эргээд энэ хүүхэд чинь том болно насанд хүрэн тэр үед яах вэ гэдэг ч юм асуулт гарч ирж байсан. Тэр охины хувьд бол бүр ингээд нөгөө бэлэг эртэн юм гаргацсан те тэгээд нэг хачиж юмдээ давхар нөгөө ингээд айдас хүйс төрүүлэхээр нэг зүрхний өвчтэй хүн ч юм уу арай нэг өндөр настай хүмүүс даралттай хүн ч юм уу үзвэл бас тийм сэтгэл зүйн хувьд ч гэсэн их хүнд нөхцөлд орчхоор хэмжээний ч гэдэг юм зургууд байсан. Хүүг бол эргэж очлаа гэж зургийн тавиал өөрийнх нь нүрийг харуулаад зураг мургийн тавиал нэрийн тавиал те их баатрууд болоод явж ирсэн гэдэг юм одоо нэг өөрсдөө хүмүүс нь тэгж эргэжсэн л энэ кейсийг бол та нар бүгд мэдж байгаа бах тийм ээ. Энэ дээр сэтгүүлч энэ та нарт уншигдчих нь уу? Энэ гарчган дээрээс эхлээд энэ хүний эрхийн зөрчилтэй гэж бид нар үзээд байгаа юм л да. Та нар юу гэж бодож байна? Өнөөс ингээд тий. Шүүгэн шийдвэр Яг зөв. хараагүй. Айгуу зөв яаж чинь харсан байна. Энэ
яа харахгүй тийм байсан. Энэ манад ирсэн гомдлын дагуу шийдвэрлэжсэн бид нар. Энэ юу байсан гэхээр ар гэрээс нь бидэрт гомдол ирсэн л дээ. Манай сэтгүүлчд өөрсдөө нөгөө яллаа хийсэн төрүүлээд өрөөсөө тэр нь болохоор нөгөө эргээд шүүхийн дүгнэлт ч юм уу янз бүрийн юмд тогтоол гаргахад нөлөөлөд исэн юм. Нөлөөлөх ч байгаа. Нөлөөлөхгүй ч яж олно л. Гэхдээ ерөөсөө олон нийтэд болохоор энэ бол алуурчин гэдэг ойлголтыг төрүүлсэн шууд. Тэгээд энэ дээр болохоор бид хэд хэдэн сайтуудад хэд хэдэн бас нэг ганц хоёр сонинуудад бид нар комиссийн гишүүнүүд зөвлөмж хүргэлжсэн. Тэгээд ямар зөвлөмж ийсэн гэхээр энэ угаасаа сая та нар хэлсэн те. Үндэслэлийг нь хэлсэн те. Юу гэлээ? Шүүхээр гин буруутай нь шүүхээр тогтоогдоогүй бол хэнийг ч гин буруутай тооцохгүй те. Тэр асуудал байсан. За дараагийн асуудал нэг юм хийс. Би нэг хамгийн ойрхон жишээнүүдээр яриад байна л да. Саяхан болсон ч гэдэм үү эсвэл нэг хуучраагүй жишээ. Энэ бол нөгөө нэг бас нэг Сэлэнг аймагт гарсан нэг гэмт хэрэг байсан шүү дээ. Эмэгтэй нэг найз залуутаагаа ч үлээ яагаад явлаа мовлаа гэл тий бас л хэвлэлээр дамжиж биднэрт хүрсэн л дээ. Ер нь бол угаасаа хэвлэл мэдлэлээр л дамжиж биднэрт мэдээлэл их хөвчлэн орж байгаа шүү, хүрж байгаа шүү. Тэгээ энэс хойш болохоор ерөнхийдөө цагдаагийнх нь мэдээлэл өгөхөөс айгүй татгалздаг болсон байгаа. Та нар мэдчихэж байгаа бох тийм ээ. Хүчрэлтэй холбоотой янз бүрийн мэдээлэлүүд бид нар цагдаагийн ерөнхий газар зөвлөмж хүргүүлсэн. Тэгэхээр тэр зөвлөмж нь юу байсан гэхээр үйлдэлүүдээ бүгдийг детальчлаад мэдээлэлээ цацгатаа тэгээд детальчлаад өгсөн. Одоо яаж хин төрүүлээд оруулсан тий? Дараа нь хин байсан. 3 4 хэн хэд байсан ч гэдэм үү. Эсвэл хин найз залуу байсан ч гэдэм үү. Тэр нь эргээд нөгөө юунд харагдаад байсан гэхээр хүмүүсийн сэтгэл зүй болоод нөгөө эргээд их олон нийтэд айгу сонио мэдрэмж төрүүлж ясан л да. Амар сарны хэлдэг тэр сэтгэл зүйн хувьд ч гэсэн ийм хүнд нөхцөл ар гэрийнх нь бол хүлээж авч байна гэж та нар бодож үзчихсэн үү? Магадгүй нэг гэмт хэрэгтэй холбоотой нийтлэлийг ч юм уу нэвтрүүлгийг бэлтгэхдээ эсвэл ямар нэгэн юм дээр ингээд үнэхээр энд миний ээж байсан бол аав байсан бол эсвэл ах маань эгч маань байсан бол ч гэдэг юм өөр дээр хамаатуулж авч харж үзчихсэн үү ч гэдэг ч юм уу тэр талын юмнуудыг би танараас асуух гэсэн. Энд 7 хоногт хэлүүлдэг. Мэдээ цэгийн дээр Малайзд нөгөө нэг хүүхэн савхнаасаа унаад нас орсон шүү дээ. Тэгсэн чинь архитан согтуурж агаад тэгээд бие үлэгч байсан энэ төр гэж тэгээд зургийг ингээд баг цээ зургийг ингээд амар тавьсан. Тэгээд та нар одоо ингээд болооч яаж нүдийн таглаач гэсэн чинь ерөөсөө яг тэгээд дооронд баглаа архитад яваад гэсэн яасан ийсэн гэл амар Монгол гэрийг харуулж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар нийт нэвтрүүлэг дээр нэг хит хитэн юм анхаарах хэрэгтэй байна гэж зүгээр энийг бол би яг нөгөө онлынхтаа практика хослуулаад аль хэлийн нийлүүлээд дунаасаа гаргаж ирсэн. Энд бол доромж үг хэрэглэхээс тайлцах нийт нэвтрүүлгийн хамгийн ихний угаасаа бид нар үгийг ашигладаг юм чинь тийм ээ. Тэгэхээр энд болохоор нөгөө гомо, лесби эсвэл сохорч гэдэг юм уу тий доголомж гэдэг юм уу янз бүрийн юм ингээл үгээ яг ямар үг хэрэгэлсэн бэ? Онцгой үг хэрэгэлсэн тохиолдолд тэрийг эргэж харах хэрэгтэй болд юм байна л да. Бид нар бол угаасаа л өдөр тутмын хэрэглээнд янз бүрийн харилцаанд ороход хэрэгжилж зансан магадгүй өөр юугаар хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй үгнүүд байд юм байна. Тэгэхээр одоо гомо гэхт бол тэр гей хүмүүсийн хувьд бол их доромжлол үг гэж сонсогддог юм л да. Тэгэхээр гей гэж байх хэрэгтэй. Одоо лесби гэхэд лесбиан ч гэдэг юм уу те лесбиан гэсэн мөртөө бас хүмүүс эсвэл тийм хүн ч гэдэг юм уу те тэгж байх хэрэгтэй юм байна л да. Сохор гэхэд бол харааны бэрхшээлтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө нэг үг хэллэг хэлц үгнүүд дээрээ бас их анхаарах хэрэгтэй байд юм байна. Гарал угсааг тодтохоос сануулхаа. Сүүлийн үед бол энэ хужаа гаралтай, уурс гаралтай, энэ эрлизүүд болиосоо, хурлиз болиосоо гэд яригадаад байна шүү дээ. Энэ нөгөө ялуурлан гадуурхалтай холбоотой асуудал шүү дээ. Үндсэн хууль дээр ч заагаад өгсөн байдаг болохоор хүний эрхийн нөгөө зарчимдаа ч бас байгаа. Дараагийнх нь бол хувийн амьдралын түүхийг тооцох гэж байгаа. Нөгөө тэдэн ихнэрээс салаад тэтгэгээс угаад одоо ингээд явж байгаа гэд ерөөсө тэрнийх нь үлгэр зохицсон ч юм уу одоо явж байгаа тийм. Нас хөөс бэлгийн чиг баримжаад дүүлэх гэдэг. Энэ дээр бол нөгөө энэ өндөр настай хүмүүс айгүй мундаг байгууц тий тоогоочгоо өнөөдөр бидний өндөр настай хүн мөртлөө бидний сургалтанд суугаад айгүй мундаг байна гэж би багш мөртлөө би яриад өнөөдөр зогсож байвал бас л сонин сонсогдноо да тий өндөр настай хүн энд сууж болохгүй юу сургалтанд гэдэг ч юм уу эсвэл заавал тийм байх хэрэгтэй юу ч гэдэг юм уу тэгэхээр нөгөө нэг бидний өөрсдийнх нь нэг тогтцсон нэг хэмжүүрүүдээр шалгууруудад ч юм одоо нөгөө хайрцагны тэр хайрцаглагтаад байгаа нэг тийм сэтгэлгээнд бол байх өсвөл зүйл байгаа юм л да тий хүүсээр ч гэдэг юм уу тий зөндөө гарч байгаа юм яадаг тий тэгэхээр энэ цаана хэн бүлэнд хэн ямар үгдэн бүгдийг маш сайн бодох хэрэгтэй байна. Дараагийн асуудал нь болохоор тэр бэлгийн чиг баримжааг дүүлгэж тодтогдох гэж байгаа юм. Өнөөдөр бол тэр эмэгтэй тэр эрэгтэй гэж бичихэд айгүй хэцүү болсон шүү. Яагаад гэвэл та нар үнэхээр хүний эрхийн мэдрэмжтэй бол тэр хүн өөрийгөө яг эмэгтэй гэж тодтогддгоо эсвэл өөрийгөө хинбэ гэж тодорхойлдгоос л хамаарна. Түүнээс би өнөөдөр эмэгтэй харагдаж байгаа ч гэсэн магадгүй би өөрийгөө трансгендер эрэгтэй ч гэдэм өөрийгөө бодож байгаа бол та нар бол тэрийгээр нь хүлээж авна гэсэн үг. Тэрийгээр бичнэ, тэрийгээр тодтогж бичнэ.
гэдэг ч юм уу тийм юм байгаа болохоор бид нарт хэдэн эмэгтэй ингэж тэгэж гэж айгүйх тийм тодтолоос бол магадгүй зайлсхийх хэрэгтэй нөгөө тодорхойлж тухайн үедээ бас лавж асах боломжгүй байвал тий. Ярилцагч ялангуяа бэлгийн чиг баримжаа өөр хүмүүсийн хувьд бол бас тэр нь ямар байна? Ямар бэлгийн чиг баримжааг сонгоцсон юм байна гэдэг ч юм уу тэр бол мэдээллийн нэг үндсэн тийм гол мэдээлэл тодтогч ороод авах шаардлага байна уугүй байна гэдгийг эргэж харах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ дээр болохоор би бас их баяртай жишээнүүдийг GoCigiM сайт ч юм уу тэндээс хараад байгаа л да. Айгүйх тийм сэтгүүлчдийнхээ хувьд айгүй мэдрэмж байгаад байна даа л гэж бодогдчихсан. Бусдаа харьцуулах. Оюунбалд өндөр, гойлог, англи хэлээр мундаг сайн ярьдаг. Бадмаргийн хувьд яг вэ намхан. Тэр ч нэг тэгээд нэг төрийн байгууллагаас хийгдсэн тэр нь ч болж байгаа юм доо. Мэдээ байлаа. Энэ ямар санагдах вэ? Магадгүй таны тухай байлаа гэдэг жишээл гэдэг ч юм уу. Тэгэхээр энд бол хин нэгнийг хинтэй ч ерөөсө харьцуулж болохгүй. Ягаад гэвэл дахин давтагдчихгүй бүтээгдэхүүнүүд бид нар ч гэдэг юм ба тий. Тэр утгаараа юмнуудад бол хандаж байх хэрэгтэй. Хүндлэгийн үнэлт дүгнэлт өгөх. Өнөөдөр орой очиод телевизээ хараад асаангут мэдээнүүд гарч ийн л да. Нэг орон сууцыг нүүлгэн шилжүүлжээ. Орон сууцны хазаалтаас болоод иргэдэн барьснаас болоод энэ нь бол тэгээд амар мундаг дүгнэлтүүдтэй араасан тий. Тэр дүгнэлтийг хийх ёстой. Сэтгүүлч хийх ёстой. Сэтгүүлч дүгнэлт хийх ёсгүй шүү дээ. Хизээш дүгнэлт хийх ёсгүй. Тэрийг бол хүний амаар яриулах ёстой шүү дээ. Их сурвалжаар ч юм уу, тодорхой албаны хүнээс ч юм уу, эсвэл хин нэг их сурвалжаар та нарыг мэдээлэх ёстой шүү дээ. Тэр хоч өөх, тэр бол ойлгомжтой л да. Молекул батхаа эргэл одоо тэр овг нь юм уу тий. Би хэлбэр галбар царай цэсээр гоочлох тий. Одоо сүүлийн үед бол тий айгүй мундаг загвар өмсөгчид хэд 5 удаа төрсөн мөртлөө 3 удаа төрсөн мөртлөө төрөөд нэг 6 сар болж байгаа мөртлөө айгүй мундаг формо бариад айгүй гоё галбар битээ болцсон ч гэдэг ч юм уу тий. Загвар өмсөгчийг мессээс тутгааргүй эмэгтэй ч гэдэг юм уу. Тийм мэдээнүүд та нар өдөр тутам л олж харж байгаа үстэй тий. Царай цэсээр бол бүр царайлаг мундаг шүү ч гэдэг юм. Эсвэл царай муутай шүү гэдээ бүр илэрхий хөвчсөн. Тэр сэтгүүлч хүн бичгүү. Тэр хүний доор бол тэр бол сэтгэгдлээр ч юм уу гарч болно тий. Хүмүүсийн комент дээр байж болно магадгүй. Гэтэл бид нар бол тэрийг сэтгүүлч мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол тэрэн дээр бол бичээд ч юм уу яриа суух шаардлагагүй байхгүй юу? Зөв бас дүрс зураг ашиглах. Энэ дээр бол нөгөө саяны дээр жишээн дээр дурдгдсан нөгөө цус нөөж холилдсон ч юм янз бүрийн тийм зүрх савлуулахаар зураг дүрсүүд ч гэдэг юм уу янз бүрийн бэлгийн гаж одоо жишээлбэл энэ дээр нэг жишээ хэлээ л да. Нэг улсын юунд галерей уран зургийн ийм гэрэл зургийн галерейд нэг тийм юу үзэсгэлэн нэгдсэн байна. Үзэсгэлэн нэгдэхдээ нэг 3 зураг бэлгийн гаж ийм зуршлыг харуулсан тийм 3 зураг тэнд гарсан юм байна л да. Гэтэл нөгөө улсынхан прокурор ирээд нөгөө прокурорын байгууллагын хураагаад авчиж нөгөө тийм. Энд чинь байж болохгүй гэд. Тэгээд үзэсгэлэн гаргаж байгаа нөхдөд болохоор бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй халдаад шүү дээ. Яаж байгаа юм? Тэгээд тэр шийдвэр хаана хэний талд гарсан бэ? Та нар юу гэж бодож байна? Яаж үзсэн юм? Тэгэд хамгийн гол нь үзэсгэлэн гаргаж байгаа тэр хүмүүсийн зургийг хурааж аваад зогсоогүй торгуул авдулсан. Уран зургийн үзэсгэлэн дээр 3 бэлгийн зүү бус юм зуршлыг харуулсан тийм 3 зураг уран зургийн тэр үзэсгэлэнд тавигдсан байсан. Тэгээд тэр 3 зургийг хураагаад үзэсгэлэн гаргаж байгаа хүмүүсийг торгосон. Үзэсгэлэн гаргаж байгаа хүмүүс эргээд эсэргүүцэл зарласан. Эсэргүүцсэн. Яагаад бидний үзэл бодлоо чөлөөтэй ирэхэд халдаад байгаа юм бэ? Бид энэ ч юм зүгээр л урагдлын бүтээл шүү дээ. Тэгэхээр шийдвэр хаана гарсан бэ? Зөв дүүрсторыг ашиглаж байгаа болохоор одоо бид нар долгионоор ч юм уу юу гэж дамжуулаад хүмүүс Тэр уран зургаар Уран зураг сүүл бус дүрсэлт орохгүй. Аха. Хач нийтийн нөгөө ёс суртахуун гэдэг юмд орчих юм шүү. Энэ тэр үзэсгэлэн гаргасан хүмүүс болохоор өөрсдөө нэг юм дээр алдсан байсан мó. Яагаад гэвэл тэр үзэсгэлэн болохоор ерөөсө бүх нийтийг хамарсан үзэсгэлэн байсан учраас алдаа болсон. Магадгүй 18-аас дээш нас эсвэл тим гэдэг ч юм уу тайлбараар байсан бол арай өөр хэлбэрт орох байсан ч гэдэг юм уу. Тим юм байсан. За тэрэн шиг нөгөө сонин сэтгүүл дээр ч юм уу ялангуяа өдөр тутмын томоохон сонинуудаар бол ерөөсөө ярилцдаг ш нэгдүгээр нүрэндээ хоёрдугаар нүрэндээ ч юм уу энэ зургийг оруулахгүй юу гэж ярьдаг. Ялангуяа хадас мэдээний зургийг бол тийм ээ. Энэ мэдээг оруулах уу, энэ зургийг оруулах уу, энэ зургийг ашиглаж болох уу гэдэг юмыг ярилцчихэж оруулдаг. Редакцийн зөвлөлөөр ярилцчихэж оруулдаг ч гэдэг юм уу. Тим асуудлууд гардаг штэ. Тэгтэл өнөөдөр болохоор нөгөө мэдээллийн сайт ч юм уу хитрхи мэдээлэл хурдтай болсон учраас тэрийг шүүж ярилцахаас илүүтэй баг хувь сэтгүүлч өөрөө шууд оруулаад явдаг ч гэдэг юм уу тийм юмуд байна л да. Энэ сэтгүүл зүй дотроо хамраад давхар яваад өгнө л дөө. Тэгээ энэ нөгөө захидал харилцааг зөвшөөрлгүй үйл гаргах гэсэн нэг асуудал байгаа даа.
Захидлаа алдчихсан хүн байна уу та нар сүсэр? Гэхдээ тэр нь бүр алдагдахаар барахгүй те хийлг бидэлийн хэрэгслээ цацагдаад гараад ирвэл та нар яах вэ? Амиа орлох уу? Тэгэхээр одоо олон нийтийн сүлжээг бол бид нар өнөөдөр хийлг бидэлийн хэрэгсэлд тооцох уу гэдэг асуудал яригдж байна те. Нэг мөрж зэгслэг байгаа манай улсын хувьд. Тэгтэл энэ дээр болохоор тэрнээс болоод ямар нэгэн байдлаар гутаанд оромжлогдсаасаа болоод амиа орсон тохиолдлууд гарсан шүү дээ манай улсад. Гэдэг ч юм уу тийм юм байна шүү. За их мэдээллийн байгууллагууд биш одоо сошиалар нөгөө нэг гар утсан аюул охтууд нүцгэн зураг аваад тэрийг алтангууд нь Монгол охид нүцгэн зураг гэж аюул холцсон байдаг шүү. Тэрэн дээр одоо тэгээд яах вэ? Тэрийг одоо гэмт хэргийн шууд цагдаа дээр одоо асуугдаад явж байгаа хэрэгүүд байгаа шүү. Тим кейсүүд бол зөндөө байгаа шүү тий. Байгаа. Энэ 12-т болохоор халуухан, тачаангуу, секси шүү отгооч нэр манай гэл жишээлбэл ингээл нөгөө мэдэн дээр нь оролцсон байвал та нар ямар байдлаар хүлээж авах вэ? Тэр хүний нэг талаас нөгөө талаас бас доромжлол болж таарад байна л да. Үнэхээр гоё юм шиг мөртлөө. Магадгүй бид нэр өнөөдөр амьдарч байгаа нийгэмд энийг их гоё сайхнаар хүлээж аваад байгаа юм шиг мөртлөө хэсэг хугацааны дараа тэр хүн яах вэ? Эмээ болно, ээж болно. Секси ээжтэй байхыг хүсэж байна уу? Тийм ээ гэж. Гих жишээ нэ. Тэр би нууц онцгой хэсгийг харуулсан дүрс гэрэл зураг гэж байгаа. Энэ ялангуяа нөгөө хөх тэгэл нөгөө нэг нууц байлгах шаардлагатай ч юм одоо нөгөө тухайн үндэ нууцлахыг хүсээгүй юмнууд бас ил байлгахыг хүсээгүй юмнууд байвал бас хэцүү те. Тэгээ тэрийг нь болохоор нөгөө нэг хамгийн гол нь олон нийтийн юучин бол мэдээллийн хэрэгсэл бол өөрөө нөгөө нас насны хүмүүс бүгд орцсон үздэг хүртээмжтэй мэдээлэл учраас тэрний хувьд бол нөгөө саяны үзэсгэлэнгийн асуудал шиг 18-аас дээш гэдэг ч юм уу хэвээр жиг тиймэрхүү маягаар оролдог ч гэдэг юм уу. Энэ нөгөө дүрс бүчлэг янз бүрийн юмнуудыг ашиглалтаа бас анхаараараа гэсэн байдлаар оролцсон юм. Үндэсний соёл, ёс заншил, үнэс зүйлд халдсан. За ёс заншил, үнэс зүйл, үндэсний соёл. За яс үндэс ч бас орондоо ялгаа байхгүй. Тий. Нөгөө нанчилдаангүй нарийг юг ямар найрыг хөөч гэдэг ч юм уу те. Яг гоо тэр бол нэг тийм юу биш зүгээр явган хэлцүүгэнд орцсон ч гэдэг юм. Тэр энэ дээр бол одоо илэрхий тийм янз бүрийн асуудал энд бол ойлгомжтой юм чинь нэг тайлбарлаач хаад дараагийнх нь. За хамаатан садны ойр дотны хүнийхэн үйлцэн гин бурууг халдаан хамаатуул. За ариунагаас гадна те аав нь алуурч штэ. Одоо нөгөө нэг яг гэр хорооллын барилгажилт гэдэг ч юм уу корпорац гэдэг нөгөө нэг хүн амны хэрэг үйлцэн жишээ байдаг шүү дээ тийм. Тэрэн дээр ихт одоо гэр бүлийнх нь эргээд нөгөө гэр бүлийнхэн хүмүүс бол ил гараад ирэхэд хүүхдэн ч юм уу ил гараад ирэхэд улс төрд ороод ирэхэд энэ тэрний хүүхд энэний хүүхд ч гэдэг юм уу айгүй хэцүү болчихж байгаа байхгүй юу. Яг тэгвэл одоо бидний энэ нийгэмд байгаа хүлээж авч байгаа. Тэгэхээр энийг бол эрүүжүүлэхэд бол сэтгүүлчний үйл ажиллагаа айгүй чухал. Энэ мэдээнээсээ л эхэлнэ. Зүгээр л энд тэрнтэй хамааралтай тийм. Ариунаа тэнд үнэхээр уйлаад сууж явах хэрэгтэй юм уу тийм. Эсвэл заавал тэнд давхар яллуулах хэрэгтэй юм уу гэдэг ч юм уу тий. Давхар яллагдаад яваад байгаа байхгүй нэг гэсэн доо. Хөрөнгө бэлэр хэмжих. Энэ бол төрийн өндөр албан тушаалнаас бусад гэдэг оролцсон. Ягаад тэгэхээр нөгөө төрийн өндөр албан тушаалт нь ч өөрөө нээлттэй ч юм уу орлогын юмнууд нь мэдээлэл байх хэрэгтэй учраас энд болохоор нөгөө энэ энэс юм шүү тий. Шууд мэддэг тий. Яг мэдэж болно л да. Тий. Заавал баян байх хэрэгтэй. Баян байхдаа тэр нь бол ингээд хүүхдүүд айгу мундаг тэдийн үнэтэй угтламсаад ингэж явах хэрэгтэй. Тэгж байна, ингэж байна ч гэдэг юм. Тийм тодорхойлт. Нөгөө бас л бидний нөгөө өнөөдрийн энэ бол төр зүрийн үзэгдэл гэж үзэж байгаа л да. Ер нь бол цаашдаа бол арай өөр болох байлгүй дээ. Тэгэхээр энийг эрүүлжүүлэхэд хамгийн гол сэтгүүлчтэй үүрэг хэрэгтэй. Угаасаа айгу мундаг нөлөөлөл явах гэж бодож байгаа. Энэ урьдчилж яллах. Нөгөө саяны түрүүчийн юу хийстэй адилхан тий. Хит хоёрын шинжтэй асуудал тулах нөгөө нэг ярьжсэн юм дээр оров тий. Цадар самууныг илт сурталчлах. Энд нөгөө насны хязгаар байх хэрэгтэй тий. Яг манай телевизэд аягүй хянонууд дээр 16-аас дээш 18-аас дээш гэд тавьдаг болсон мөлий тий. Тэр бас их давуу тал гэх юм уу. Ямар ч арай өөр болсон гэсэн үг. Би ядчил хүүхдтэйгээ зэрэгцээ тэр киног өсгөөгүй юу гэдгээ сонголт хийчихэж байгаа тий. Өвчний түүх оншиг зарлах. Энд нэг манай төрийн өндөр албан тушаалтан бас нэг хүний тухайн алдар авсан тухай мэдээлэл ч юм уу ингээд цэцэгдэл явж ирсэн нийтэр тий. Тэр асуудал үнэхээр тэр хүн авсан байсан ч гэсэн яадаг юм. Яагаад гэвэл тэр хүний л асуудал шүү дээ. Түүнээс ч манд одоо иргэн дорж ч юм уу тэр дулмаад ерөөсөө хамааралгүй асуудал шүү дээ. Тэгэд нөгөө нэг өвчин түүхээр дамжуулаад яачих юм нөгөө улс төрийн карьер болоод эргээд тэр хүний хандлага хүмүүст хандлага болоод эргээд нэр төрө бүх юмд нь ингээд цөрөөр нөлөөлөд явчихж байгаа ч гэдэг юм уу тий. Зүгээр одоо C вирус гэдэг хүний бид байдаг вирус шиг
ингээл тий. За ээж идэгэл зүйл юм шиг байгаа шүү дээ. Тэгээд тухайн хүний албаа. За яах вэ? Тэгээд энийг бол яг зүгээр хувийн амьдралдаа ч гэсэн нэг тэрийг нэг яриад ах хэрэггүй юм бэлээ л да. Уг нь бол яг ерөөсөө л энэ хүний эрхийнхээ яг юугаараа бол барьж байгаа зарчим тэр юмнуудаа харахад бол үнэхээр хүний эрхийн мэдрэмжтэй бол би ч гэсэн өөрийнхөө ээж аавын тухай ч юм уу ингээл миний аав тэдээс тэд ингээл тэрийг бол нэг ярих шаардлагагүй. Тэгээд тэр хүний л асуудал гэж үзээд байгаа. Хохирогчийн овог нэр хаяг зургийг ил болгох. Энд бол цагдаагийн ерөнхий газарт бид нар зөвлөмж хөргүүлсэн гэсэн шүү дээ, тий. Байжгаад зөвлөмж хөргүүлэхээс гадна ярилцдаг манай гишүүдээс бас мэдээлэл зөндөө юм өгчээсэн. Нөхөрсгөөр ч юм уу ярьжсэн нөхөрлөл. Одоо нэр гайгүй болцсон. Сайн жаргалгаан үеэс эхлээд гайгүй болцсон. Ер нь бол гайгүй болцсон. Тэдийн хам улд дүүргийн 19-р хорооны тэдэн тод суугч тэр огтоо тэрнэ гижрээд бүр ярьдаг байсан шүү дээ. Тэр хүн одоо хохирогч болоод хулгаад юм алдчихад бүх юмаа гаргаад ил тавьчвал дахиад тэр хүн хулгаад өртгөөч гэдэг юм уу. Эсвэл гараад явхад хаягаар нь ингэж яваад нөгөө хүнээ ингээд олоод очиод яваад очиж байгаа охин сайн байна уу? Та гээ яриагаа авчирч гэдэг юм уу тий. Гэх жишээ нэ. Тийм болчихж байгаа. За тэгэхээр айдас дарамт давтуулах дүрс зургийг ашиглах гэж байгаа. Энэ дээр болохоор яг уу саяных ч байж болно эсвэл нөгөө янз бүрийн юм сэтгэл ингээ сонирн болох тохиолдлууд бас байдаг шүү дээ хүлээж авахгүй тий. Яг ямар вэ гэдэг нь дүрс зураг энэ бас санаа нь бол давтагдаад явж байна л да. За энэ нөгөө бэлгийн чиг баримжаа гэж нэлээд дээр дурддагчээсэн асуудал дээр гарч ирж байгаа юм ер нь бол та нарт уншигдчих чинь үү? Аа. Эсрэг хүсэм аа. Энэ дээр би нэг ганц зүгээр юм нэг юм дурсамж ярьж идэх үү? Аа. Энэ юу яагаад бидгч нэвтрүүлэг байсандаа үчээ юм лээ. Тий. Хамгийн анхны залуучуудын нэвтрүүлэг тийм ээ. Хамгийн анхны дугаар нь нөгөө нараагаар хийсэн байхгүй юу? Тэгээ бид нар оюутан тий гомо нараагаар оюутан байсан зэрэгтэл суулчихсан. Гомо биш шүү дээ. Октод залуучуудаа. Юу хэлээ? Тий. Гей. Гей. Тэрэн дээр суулжсан асуудал ингээд асуух гэдэг байсан. Одоо нөгөө золоо ирэх манай бастын золоо ямар балаа юм бэ? Нараа ахайгүй, нараа их чийхгүй. Тэгээд үйдсэн чинь яг асуулт асуултаа золдооч гараа өргөөл явсан. Тэгснээр дэснэ нараагаа гэж. Яг зөв асуудал хүндээд ирлээ. Юу ер нь бол их тохиолдол тийм ээ. Сэтгүүлчд өөрсдөө ахаа би өнөөдөр ингээд телевиз сэтгүүлч ярилцж байгаа л да нэг залуухан хөөрхөн охинтой ингээд ярилцж байгаа. Сайн байна уу та би өнөөдөр Дэмбэрл ахтай ярилцаа. Дэмбэрл ахаа та ингээд тэр хүний ах уу иш ч үү тий. Тэгэхээр тэрэн дээр бол та нар өөрсдөө нөгөө яг төлөө нөгөө яаж хэрэглэх вэ тий. Дистажийн гуай гэх үү эсвэл та гэх үү өөрөө гэх үү юу гэж асуугаа эсвэл чи гэх үү. Магадгүй би өнөөдөр өөрийгөө би та гэлэх сонирхолтой байж болно шүү дээ. Гэтэл нэг жаахан охин ч надаас чи гээл яриад байвал өөрөөс чи гэдэг бол миний ярих үзэгч гэсэн арай өөр бол жаахан дургу үрж эхлээд тий. За эндээ ч юугаач ирэх үзэж энэ муу бацаалтаа гэдэг ч юм уу тий. Гэх маяг. Гэтэл нөгөө нэг ярилцлагаа гэтэл та нар тэр ярилцлагыг зөвхөн хоёр хүний хоорондын ярилцлага биш онцлог нь бол олон нийтэд хүрж байгаа учраас олон нийтийнхаа ямыг харах хэрэгтэй болж тарж байгаа юм л. Тэрнээс шиг хоорондын холбоо харилцаа биш юм чинь. Миний дүүгийн нэрийг хин гэдэг гоё. Тий. Айгу том жишээ тий. Зөв шүү дээ. Зөв л ярьж байгаа байхгүй. Тэгээ асуултаа зөв тавихаас эхэлж байгаа тий нөгөө. Тэр одоо сэтгүүлч ноён хатагтай гэдэг төгсгөл байдаг шүү дээ. Тэрийг ер нь манайхын хэр хэрэгэлдэг вэ? Яг ямар тохиолдолд хэрэгэлдэг? Үндэсний сэтгэлгээний асуудал нөгөө одоо нийгмийн сэтгэлгээ шүү дээ. Одоо бид нар өнөөдөр амьдарч байгаа нийгэмд одоо монголчууд өндөр үнэтэй гар утас барьдаг болцсон. Өндөр үнэтэй машин унаад тэгээд 99.1-т дугаар бариач хүмүүсэд арай нэг хайгуу дугаар бариад явбал арай ийм мундаг боломж хийдэг ч юм уу. Ойлголтууд нь ингээд нийгмийн соёлынхан зүгээр ингээд өнөөдөр амьдарч байгаа төвшнийх нь л ойлголтын нэг соёлын зөрүү ч юм уу. Гэхдээ энийг бол үндэсний хэмжээнд бол хүлээж авахгүй лээ. Зүгээр төр зургийн асуудал ах гэж боддог. Тэгээд яг тэрнтэй адилхан наад асуудал чинь ч гэсэн манад бол одоо монголчуудын хувьд болохоор нүүдэлчин соёлтой учраас одоо хатагтай ноён гэдэг бол магадгүй албан ёсны тэгээд олон улсын арга хэмжээтэй холбоотой ч юм уу тийм юмнууд дээр л хэрэглээд үүсэж бас их хатагтай гэдэг ингэж бас юм. Тэгээ монголчлахаар надад чинь монгол сэтгэлгээнд бол буухгүй байхгүй. Эрэгтэй хүнийг бол ямар ч аль нь ч хамаагүй мистер бичиж байгаа юм л та. Эмэгтэй хүн болохоор одоо жишээлбэл оюун гишүүнийг яриа л та. Тэнгүүд мис гэх тэнгүүд тэр хүн чинь бас те гэр бүлтэй ингэсэн хүн байгаа. Гэр бүлтэй эмэгтэй хүнийг миссис гэх тэнгүүд артлаас нь одоо жишээлбэл барууны ертөнцийн хүмүүс гэхт нөгөө нөхрийнх нь овг нь те гэр бүлийнх нь овг нь гарч ирдэ штэ. Миссис гэх араас нь овг нь явж идэг. Гэтэл миссис
оюун гэж биччихлээр тэр тийм тэгэхээр мис гэж бичгээс өөр аргагүй болж байна. Гэх мэтчлээ одоо тэр ноён хатагтай гэдгийг яаж хэрэглэмээр юм. Тэгэхээр нөгөө Монголын нөхцөл болохоор шууд оюун гишүүн гэж бичиж тэгэл. Дараагийн энэ нөгөө анхаарах зүйл гэдэг энийг ягаад би ингээд тотцсон гэхээр бид нар бол одоо бараг ярилцчихлаа л да. Энэ нөгөө эсрэг хүйсийн асуудал ч гэдэм одоо нөгөө тухайн хүн өөрийгөө хин гэж тодорхойлоод байгаа юм тий. Өөрийгөө. Тэгэхээр нөгөө би хаттай гэж тодорхойлоод байгаа юм эсвэл мен гэж тодорхойлоод байгаа юм уу тий. Юу гэж тодорхойлоод джентльмен гэж боддог бол тэргээр нь ч нөгөө. Тэгэхээр нөгөө өөрөөс нь бүр тодорхой биш бол одоо саяны нөгөө хингой гэдэг чинь нараагой гэдэг шиг тий. Та өмнөөс нь ярилцаханд орохоос өмнө асууж олж сэтгүүлч өөрөө ярилцах чагаа тий. Та өөрийгөө таныг би хин гэвэл зүгээр үү? Ах гэж ярих уу эсвэл хин гэж явах вэ тий? Их чих үү? Хин гэх үү гэдэг ч юм уу тий. Тэгэд асуугаад хэрвээ магадгүй өөрөө бол нэг тийм хариулахыг хүсэхгүй байгаа бол тэр хүн нийгэмдээ яг ямархуу байдалтай уялдаж ингэж амьдарч байгаа тэр талаас нь төлөөний өгөө хэрэглээ явуучих юм байна шүү. Тийм дэрийг угаасаа сэтгүүлч зориос нөгөө гарын авлага дээр албаасаар оруулсан байт юм лээ. За тэгээд энэ бүхний саяны ярьсан тэрний хідэн санамж гэх юм уу зүйлүүд дээрээс харахад та нар шууд ингээд бичээд авчихад нэг редакцийн хараат байдал ч юм уу эсвэл шууд эзний удирдлагаас шалтгаалгаар зүйл байна уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр сэтгүүлч хувь хүний өөрийнх нь зүгээр соёлын асуудал ч гэдэм үү өөрийнх нь тэр бичиг ур чадвар бүх юмтай холбоотой болоо явчихж байгааз. За тэгэхээр одоо бол дараагийнхаа асуудлаар орчих хэдүүлээ. Тэгээ ер нь бол бүгдээрээ сайхан ярилцсанаа. Өдөөс хойшоо манай сэтгүүлчдийн клубийнхан өөрсдөө бас ярилцаад нэлээд юмнууд гаргаж ирэх байх гэж бодож байна. Тий. Одоо болохоор та нарт юу яах вэ гэхээр мэдээллийн ил тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай гээд жаахан мэдээлэл өгөх. Тэрнтэй холбоотой мэдээлэл авмаар байна уу ер нь бол. Мэдээллийн ил тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль. Ямар мэдээллүүд нээлттэй авах хэвээр, ямар нь хаалттай авах хэвээр, тэгээд эргээд мэдээлэл авахд яах хэвээр гэдэг ч юм уу юмнууд байна л да. Яг гоо саяны асуудалтай холбоотойгоор энийг хэдэн ингээд зүйлчилсэн, хуульчилсан юмнууд байдгийг. Заалтууд эдрийг нь болохоор бас тодорхой хэмжээнд тоочод явцсан дээр бах тий. Ер нь бол нөгөө бараг л ярен дундаа хийсэн дундаа яригдсан. Хувь хүний нууцын асуудал. Хувь хүний нууцтай холбоотой энэ халдшгүй байх эрх гээд тий. Өчигдрийн хичээл дээр ч бас яригдчихсэн. Нөгөө хүнтэй суухаас эхлээд тий нөгөө гэрлэх асуудал ч гэдэг юм уу. Янз бүрийн асуудал байсан шүү дээ. Энэ цагтл харилцаа гэж бүх юмуд орцсон л явж байгаа л да. Сэтгүүлчд болохоор ингээд ямар нэгэн асуудал гарахад очоод яг хуулийн өмнө очоод ерөөсөө нөгөө хуулиа мэдэхгүйгээс болоод ч гэх юм уу тодорхой хэмжээний нөгөө ямар эсрүүлжээ би яаж нусгах хэвтэй нэрээ яаж нусгах хэвтэй эргээд би энэ баримтан дээр унахгүй тулд материалуудаа яаж бүрдүүлэх хэвтэй гэдэг талаас юмнууд гарч ирд юм байна л да. Тэгэхээр сэтгүүлчтэй хувьд болохоор нөгөө одоо утасны яриа ч гэдэг юм уу эсвэл дүрс бичлэггүй ярианууд бол диктоны яриа бол ерөөсөө шүүхтэр нотлох баримт болж ордгүй юм билээ шүү. Тэрийг мэдчихэмээр юм билээ. Тий, диктоны яриа бол ерөөсөө дүрс бичлэгтэй тийм тэрэн дээрээс болоод хамгаалагдчих чадахгүй тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр та нар дүрс бичлэгээр давхар баримтжуулж яаж диктоныг бол тооцохгүй. Тэгж боломжгүй гэдэж та хуулийн юу зохицуулалтаараа ерөөсөө тийм байх хэрэгтэй гэдээ үзчихэж байгаа чинь яах юм? Шинжилгээгээр тэр бол тэр бол батлах баримт болчихсон шүү. Наад чи сэтгүүлчдийн эвлэл дээр ирсэн хит хитэн хийстэр үнэхээр унтсан тохиолдлууд байна. Тэгээд одоо Тэгэхээр шүүхээр бол тэрийг ерөөсөө мэдмээр юм билээ. Би танарт энэ дэр нэг кейс хэлээдгүй. Бүр яг өөрийнхөө дотны найз дээр тохиолдсон кейсийг яриа. Улсын хурлын гишүүн сайхан самбуу гишүүнээр сонгоцны дараа ярилцлага өглөө. Ярилцлага өгөхдөө миний дэргээс сууж байгаа хамтран ажиллаж байгаа хамт нөхдүүд дотор бол авилга авсан өсөндөө байгаа шүү дээ. Авилгачдыг би удахгүй зарлана гэд ярьчих. Удахгүй нэг хэсэг хугацааны дараа анги дотроо эвгүй байдалд орсон юм байна л да. Багтаа шингэхээ болсон юм уу яасан. Сэтгүүлчрийн удастад ахын тэгж яриаггүй шүү дээ. Чи ер нь диктоны ярилцлага бол байгаад идэг. Тэгээд энэ дээр бол тэрийг засаад залруулга гаргаад өгчих гэж. Сэтгүүлч угаасаа мэдээж тэрийг ярьсан яриад юм чинь засах боломжгүй шүү дээ. Хэвлэгдээ гарцсан юм чинь залруулга гарах боломжгүй. Тэг яг эзнэр дамжуулаад нөлөөлөө тэр хүнийг бол цаашдаа ажиллах өөрөө бол ажиллах нөхцөл байдалгүйгээр сэтгэл зүйн хувьд дарамтанд оролцсон л да. Тэгээ эргээд Глоб Интернэшнл дээр кейс олж орж ирээд тэгээд бас үзэгчлийн бүртгэлд ороод нэлээ явсан. Тэгээд тэр асуудал дээрээс харахад яаж яах нэхэр шүүхтэрийн одоочход диктоны бичлэг өрөөс ямар ч баримт болохгүй.
Яг тэгвэл өнөөдөр нөгөө дижитал техник юунд хэлбэрт шилжсэн учраас ямар ч байдлаар өөрчлөх боломжтой гэж үзээд цагдаагийн чинь тэрийг нотлох баримтад авдаг юм байлээ шүү. Та нарт гэж зүгээр эндээ мэдээлэхэд тийм байлээ шүү. Камертаа банк Тийм. Давхар камертаа л авах хэрэгтэй. өөрсдөө шидэж байхгүй шүү дээ. Яг зүгээр манад Монгол Хүний дуу хоолой үнэн бодтой байна уу гэдгийг тогтоож штэ. Хоолойных нь тэрийг тогтоох технологи байхгүй юм. Хүний дууны өнгө нүдний харцаа ерөөдөө өөрчилж болдгоо байхгүй дууны өнгө. бичгийн хэвийг үүсгэж байгаа штэ. Манай хүмүүс ч гэдэг нь тогтоож байгаа штэ. Яг гоо тэрний хувьд болохоор тэгэл яг нөгөө сонин угаасаа нөгөө сайхан самбуугаа тодорхой хэмжээний бас нэг нөлөөллийн ажиллагаа явагдсан учраас залруулга гаргаад тэгэл эргээд нэг шүүх мөхт хөрөлгөө зогссон л доо. Гэхдээ зүгээр яг шүүхтэр яваад очиход бол тийм шүүхийн баримт олохгүйгээр ерөөсөө таг зогсоочдөг тийм хүндрэлүүд гарч байгаа учраас би та нар зүгээр сануулж л хэлж байна л да нөгөө ажил дээр явж байхад бас араа удаж явж байхгүй бол Надаас авилга нэхэд явж исэн хүмүүс энэ хамт сууж байсан. видео бол сүүлд давтаж ирсэн баг. Түүнээс тэрийг яриаггүйсэн. Диктон дээр явжсэн. Тэр видео видеог нь олох хэрэгтэй л. Хувийн нууцын тухай хуульчлаад өгсөн байдаг шүү. Хуулиар. Тэгээ сэтгүүлчид яг юунд ороод байгаа хэрэг хувийн нууцын тухай хууль ч гэдэм одоо энэ хид хідэн хуулийн залтуудыг л харчаад ерөнхийдөө эндээсээ гажихгүй л зөрчихгүй л нөгөө нийтлүүд гарчих юм бол тэгээд ерөнхийдөө нэг асуудал унаад ахааргүй байгаад байгаа. Ер нь бол гэхдээ бас их эвгүй л дээ. Үнэхээр хэцүү. Тийм амар ажил биш. Амарч хоол биш тийм ээ. Сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол угаасаа ажилтан ч тийм юм чинь. Байнгын дарамттай тэгээ ер нь бол 14 тэлтгэлийг та нарт таргаад өгсөн 14 тэлтгэлээр энэ асуудлыг бол угаасаа асуудал болгоод тусад нь оролцсон энэ улсын хурлд ороод явж байгаа л да. Тэгэхдээ өөрөө тэр өргөн барьж байгаа хурж байгаа нөхдөөч л өөрсдөө тэр зөрчигчд нь ч юм уу бас хамааралтай нөхдүүд нь байгаад байна шүү дээ тийм цаана гэдэг ч юм уу. Үндсэн үед бол ингээд заагаад өгсөн байдаг 16-г 13-д. Тэг яг тэгээд энийг болохоор сэтгүүлчд маань нэг сонирхдгүй хуульч хэлээ нойрны юм гэж бодоод хардггүй юм байна л та. Тэг яг өөрсдөр нэг асуудал тулгараад ирэхээр өстой муухай хуульчаас дээр мэдээлэлтэй болоод амар чадахчсан тий. Эргээд нөгөө тэгтэрээс та нөгөө нохоо хамартай өрөөр ус шийдэх шиг бүх юм асуудалж эхэлт юм байна л та. Тэгэхээр өөрсдөө зүгээр анханасаа ерөнхийдөө мэдээд хамт ажиллаж байгаа нөхдүүдтэй ч гэсэн мэдээлэл яваад явчихад бол зүгээр ах гэж бодож байна л да. Ааха. Одоо шинэ за Монголын нэлээд арга хөстөний хүний орон байна шатчихжээ. Ааха. Тэнгүүд манайс сайтан одоо шуурхаа гэдэг үндслээрээ тийм. За бидний орон байна шатж гинэ гэдэг одоо нэг хувийн эзэмшлээ хашаанд нь ороод дээдээс өргөгийг авч үзэх бид онхоо нэг бол баг хааш ч юм. Та галын дуудлага өгсөн 102 луу залгасан уу? Үгүй. Тэр чинь л асуудал шүү дээ. Яг үндэ бол иргэний үүрэг гэж бас байгаа шүү дээ. Сэтгүүлчээс гадна сэтгүүлч үйл яаж байгаа. Тэгвэл хамаагүй шүү дээ. Тий, болно шүү дээ. Гэхдээ энэ дээр орон байрны халдашгүй байдал гэдэг нь болохоор яг одоо нөгөө нэг одоо хаяг байршил заах ч гэдэг юм уу тэр юмнуудаа яригдаад явчихна л да. Одоо нэг тэдийн тэдээ суудсан юм билээ. Энэ нь ингэж суудсан юм билээ ч гэдэг юм уу тий. Эрдэнэчим гишүүнэд нөгөө нэг танад нэг юм байна л да. Танад зочлие гэдэг нийтлэл байна л да. Цуврал нийтлэл айгу. Танад хоны ч арай биш л дээ зочлие гэж хэлсэн. Тэгээд юуны гэрээ хаусын 3 4-т тэр ягаан өнгөтэй байшин байсан ч юм уу. Би бол явуулчих юм билий гэрт нь бол шууд машингийнх нь өнгө мэдчихээн хаус нь бол хитгэн байшин л байгаа тий гэдэг ч юм уу шууд яваад хашаарнаар ороход энэ Эрдэнэчим гишүүнийх юм байна гэл гэх жишээ нь яг сэтгүүлч бол тэрийг айгүй сайхан сэтгэлээр бичиж байгаа айгүй гоё найрсаг урамсгал болсон юм зочлоод ороод мэдээллийн айгүй гоё сурвалжлага хийцэн. Гэхдээ тэр бол давхар цаана хүнээ алаад байгаа гэдгийг ерөөсөө мэдэхгүй ч гэдэг ч юм уу. Тий аюулгүй байдал эвгүй. Тий. Би нөгөө түрээсийн байр амьдардаг өөрөө байргуу гэдэг нэг ярьсан шүү дээ. Тэгэнгүүт одоо 90 сурвалжлаад 8 доржийн хувийн объектуудыг олоод өөрийнх нь зөвшөөрлөгөөр гадна очиод дүрсийг аваад стандарт бигээд ч юм уу дүрсээр ингээ мэдээ үзүүлвэл унах гэсэн үг юм дээр бол тэр тохиолдол байж болно. Гэхдээ тэрийг бол нэг хаяг барьшлын заавал тэдийн тоот ч гэдэг юм. Одоо эсвэл детальчлахгүйгээр бол тэр бол байна шүү дээ. Байх ёстой шүү. Ягаад гэвэл тэр чинь сэтгүүлчтэй 90 сурвалжлах юм бас байна шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгө тэнд явагдаж байгаа яригдж байгаа болохоор тэнд чи юу ч байж болно. Татвар төлөгчдийн мөнгөөр олон жил хооллоод амьдрсан хүний асуудал яригдж байгаа бол тэнд бол юм яригдэн шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө бидний одоо хэвлэлийн эрх чөлөөний хуулиас гадна айгүй том бидний эрхийг хамгаалаад өгсөн юм нэг баталгаажуулаад өгсөн ийм заалтууд өгдөө. Иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэдэг энэ 19 дэх зүйл бол бүхэлдээ ерөөсөө хэвлэл нийтлэх үзэл бодлого чөлөөтэй илэрхийлэлтэй холбоотой заалтууд өгдөг.
Энийг бас нөгөө ямар нэгэн байдал дээр хамгаалалт олгож өөрсдөө ашиглах боломжтой. Хамгаалтаас гадна бас өөрөг бас цаана явж байгаа гэдгийг аягүй сайн давхар бодож явах хэрэгтэй. Энэ пактын 17-д болохоор ингээд бас хүүхдийг хүчрхийлж байгаа л одоо бүр мэдээлэх тусам бараг 10 хоногийн давтамжтай бүр илүү амар хэрэгүүд ингээ гараад шүү. над чи судалгаагаар тогтоогдож гарвал бас их сонирхолтой юм гарч ирэх байх л та тийм ээ. Тэгэхээр нөгөө судалгаа хийгдээгүй учраас бас шууд ингэж тийм юм гэж дүгнэлт хэлэх боломжгүй байна. Урд нь тэгээд чимээ хүмүүдээс одоо идүүх нээж гарч байгаа бол тэр нь илүү удаан харагдаад байна. Тийм. Тэгээд дээрэс нь төрийн тэргүүнийг ам ангах хэмжээнд авчиж байгаа болохоор тэр чинь бол бас зөвлөлтөө яг одоо гэрүүлээ үчирхийл гэдэг юм хэлдэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг одоо онц ностой гэмтэр дээр бол дуурайх магадлал бас өндөр. Ингээ хүүхдээ заазуудаа зодож авахд би яасан энийг яагаад ч үнэ би ганц л гүүпэрдээ үсттэй. Тэгвэл би бүр тархирун гүүпэрсэн ч яад юм ч гэдэм үү. Ийм тэмэг сэтэл тавьж байгаа. Жишээ нь харт тамхиг одоо чинь татдаг байдаг хүмүүсийг баримтлаа ч юм уу тэгэнгүүтээ тэндээс авсан байна гэдэг ингээд хүмүүс шууд хаана үлдэх гинэ гэсэн тийм сэтэл шууд төрдөг байхгүй. Одоо жоохон сонирхдаг хүмүүс бол. Тэгэхээр тэр мэрэг бол тодорхой хэмжээгээр цензуртэй мэдээлэл. тэгэхээр энэ болгон дээр хүмүүс нэг цензуртэй мэдээлдэг. Тэгээд яг ийм сургалтын сурдаггүй мэддэггүй гэдэг за нэг бүр жоохон одоо бидний хэлснээс арай нэг жоохон өгч сургалаад өгсөн ч юм тийм ах хүүхдүүд шиг гэж бичдэг байхгүй. Манайс бол өмнө нь тий за ингэж болдгоо мэн тэгдэм байх гэдэг бидээс мэдсэн байдаг байхгүй. Тэгээд тэгэхээр тэр танаа редакцууд редактор байгаа зү. Мэдээлэлээ редактороор дамжуулж гарч байгаа шүү дээ. Редакторууд бол тэрийг харах ёстой шүү дээ. Эсвэл сэтгүүлчийг бол чиглүүлээд сэтгүүлч болтол нь бол бэлтгэдэг шүү дээ. Тийм ээ. Ялангуяа манай өдөр тутмын сонингууд энэ том хил мэдээллийн хэрэгслүүд бол бүгд хүнийг бол хүн шиг болгоод сэтгүүлчийг яг сэтгүүл шиг болгоо гаргаад ирдэг ч гэдэм үү. Тэр бас нэг соёлыг нь тогтоогоод өгчдөг тодорхой хэмжээнд. Тэгэхээр одоо үзэл бодол чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг бол хүний үндсэн заяамал эрхүүдийн нэг гэж үздэг юм л да. Хүн амьд явах ёстой гэдэг шигэ үзэл бодол чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй гэж үздэг. Энэ бол нөгөө дагалдах юмнууд дээр болохоор бас яг эрхийн хязгаарлалт гэдэг адилхан. Эрхийн хязгаарлалт нь болохоор үзэл бодол чөлөөтэй илэрхийлэх эрхийг бас хязгаарладаг тохиолдлууд байдаг. Ямар тохиолдолд хязгаарлалт юм гэхээр бусдын эрх ашиг алдар хүнд дэд халдж байгаа тохиолдлын нэг бол бас хүндэтгэх үүднээс хязгаарлах боломжтой. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд, саяны яригдчихсан асуудал, тийм ёс суртахууныг хамгаалахад бас ашиглагддаг ч гэдэм одоо шууд нөгөө хорио цэр тогтоодог гэдэг шиг ямар тохиолдолд хязгаарлах вэ гэдэг юмнууд нь хязгаарлалтууд нь байгаад гараад ирсэн тохиолдолд нөгөө эрх маань мянга эрхтэй гэж яриад нэмэргүй болчихж байгаа юм. Баярлалаа орж ирсэнд. Энийг юм асууя. Одоо шинэ гэж аахгүй. Гранд баруун голч илүү гранд мэддэг. Хувийн нэг имлэг байлаа гэж бодъё тий. Тэнгүүд хүүхдээ тэр имлэг 7 настай хүүхдээ хоолны ном хаг авах гэж байхдаа Монголд одоо стандарт байхгүй лазер ингээ аваад алаалцсан. Тэгээд тухайн хүүхэд нь 3 өдөр ингээ ташаад өгсөн юм байгаа байхгүй. Тэгээд би тийм тухайн имлэгийн гранд мэд илүү ачтан ч илүү баруун голч байсан. 3 гал байсан. Тэгээд би гэ гэж бичээд энэ хувийн гэ гэж имлэгт ингээ хулсан гэж би биччихэж байгаа байхгүй. Тэгэж бичих юм уу эсвэл одоо шууд 3 гал имлэгт юм уу? Гэхдээ энэ тохиолдолд бодоод би бичихтэй одоо мэргэжлийн хэлтэй газар одоо мэргэжлийн хэлтэй газрын дүгнэлтийг цагдаагийн дүгнэлтийг аваад тэгжиж биччихсэн. Тэгээд одоо нэг цагдаа шүүгээр шийдвэрлэгдсэн хэрэг байсан уу? Шүүхтэр тэр чинь прокурор явж ирсэн. Цагдаа прокурор тэгэхээр чинь баг гээ гэж юм угаасаа цөөхөн байгаа. Тэгээд нөгөөдөл нь хэлмэтнэ. Тэгээд энэ тохиолдолд 3 гол гэж бичих үү эсвэл гээ гэж бичих. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол яг одоо тэр хэрэг бол шүүгээр шийдвэрлэгдсэн үү гэж асууж штэ тийм ээ. Тогтоогдсон уу? Шүүгийн шийдвэр гарсан уу? Шүүгийн шийдвэр хэрэг гараагүй тохиолдолд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтай явцад явж байгаа асуудал болвол тэр мэдээллийг та нар үнэхээр сенсацтай мэдээлэл олоод авцсан гэд баярлаад олзуурхаад бичээд нийтлээ гаргаж байгаа тохиолдолд болвол тэр хэрэг шийдэгдээгүй байгаа учраас айгүй эрсдэлтэй сэтгүүлч хувьд айгүй эрсдэлтэй тэрээс гадна хуулиар затсан юм байна штэ. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтай шатанд байгаа хэргийн асуудлыг мэдээлэхтэй гэдэг тийм тодтолтойгоор юм байдаг штэ. Тодорхой мэдээллийг бол мэдээлэх боломжгүй ч гэдэг юм уу тий. Тэр яг тэд нар дүгнэлт нь гарцсан байгаа бол бичиж болох юм шүү. Тэр эцсийн өнөөдөр манай Монгол улсын хувьд яг дагаж мөрдөж байгаа хууль бид нар хуулийн доор явж байгаа тийм ээ. Дагаж мөрдөж байгаа хуулийн хувьд юу байна гэхээр гин буруутайг зөвхөн шүүхэл тогтоож байгаа. Тэгвэл юу юм шүү? 3 гал туссан бол
болсон гэдэг нь тодорхой байна. Мэргэжлийн байгууллага энэ хүүхэд анхны байдлаар ингэсэн гэдэг энэ дүгнэлтийг гаргасан маань хэрэг мөрдөн байцаалтан дээр явж байгаа бол энэ бүхэл процессыг нь шилжүүлж байна. Түүнээс биш тэр энийг ингэж дүгнэсээ. Одоо ийм процесс дээр явж хэрэг цаашаа яахыг бид нар харж байгаа. Тэгээд болно. Тэгээд дүгнэлтээ чи энэ бол тий. Түүнээс биш иргэн гээ биш штэ. Тэр чи байгууллага байхгүй. Байгууллага бүхэл бүтэн байгууллага тэгээд дээрэс нь үгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр үнэхээр тийм дүгнэлт нь гараад чи өөрөө тэгж байгаа бол детальчлаа тэр дүгнэлт нь байгаад хоёрын за их сурвалж бол 2-оос дээш байж гэдэг юм байгаа тий. Үнэн зөв гэдэг юм дээр тий. Үнэн худлыг тогтоох сэтгүүлчд бол үнэн худлын бас дэнсэн дээр байнга ажилладаг онцлогтой хүмүүс шүү дээ. Тэгэхээр 2-оос дээш их сурвалж гэдэг. Тэгэхээр чамд бол цагдаагийн тодорхойлт байсан юм. Цагдаагийн дүгнэлт байсан. Тий. тэр хоёр ч юм Гэхдээ энэ дээр тий. Гэхдээ тийм болсон юм. Гэхдээ энийг одоо тэгэхээр одоо энэ дээр бол ёстой нөгөө зайлсхийх юм бичсэн шүү дээ. Зайлсхийх нэр томьёонуудыг одоо сурагтай, бололтой, гин тийм байж болзошгүй юм байна. Түүнээс биш тэглээ гэдэг юм бол байхгүй. Даашгагийн фэйсбүүкт хаягтаад өгөө. Яг тэгээ биднес бололтой гэд ийм юм бас өөрөөдөөс мэдээд бололтой гэж бичиж тэнгууд нэг сэтгүүлч тааш нэлэг гээд нэг залуу бололтой ч сургаар. Энэ олвол тий сугаар битсэн байна. Энэ бол хизээж түүний сэтгүүлч бүтээл биш гээд биднес бүтээл бололтой сэтгүүлч таах бололтой гэж юусэн юм хэлж байгаа. Гэхдээ би нэг асуулт асууя өөрөөс чинь. Та яг хувь хүнд нэг иргэн зөвхөн даашгад зориулж нийтлэлээ бичдэг үү? Таны тэрийг хийн хэрэгэлдэг вэ? Хэрэглэгч чинь хэн байдаг вэ? Сэтгүүлчтэй хандууд өөрийнхөө фейсбүүк дээр тавьчихдаг байхгүй. Зарим тохиолдолд бүр нэг мен шиг хийж авч биччихдэг байхгүй. Тэгэхээр энд чинь бол олон нийт гэдэг юм байгаа даа. Эргээд та нар өөрийгөө хамгаалах юм а бас бэлт хэрэгтэй шүү дээ. Тэгээд сэтгүүлчийн гүрэлтэй бүтээлүүд бол байнгын хэлдэг шүү дээ. Фриланс дээр чи ингэж бичсэн мэн гэх юм биш үү? Бололтой бололтой гэж бичгүүгээр бодит байдлыг бичих болохгүй болоо. Бид нэр яагаад гэхээр бид нар өөрсдөө тэр мэднэндээ итгэж бичихгүй бол хин тэр юм гэх юм. Бололтой ер нь сэтгэлээс тийм байдаг шүү дээ. Бололтой тэгсэн байна хин тэр. Гэхдээ яг энэ хээсийн хувьд бол энэ хүнд аюултай. Ягаад гэвэл энэ хүн шууд мэдэмхэрч бичиж болохгүй. Ягаад гэвэл шүүхээр тогтоогдоогүй тэр асуудал. Цагдаагийн дүгнэлт ичлээгүй бид нар магадлал бичнэ штэ. Энэ имлэгт ингээд энэ хүүхэд тэгсэн байнаас алдсан гэсэн юу алдсан гэсэн болохгүй штэ. Болохгүй. Ягаад гэвэл шүүхийн дүгнэлт гараагүй учраас болохгүй болчиход байна шүү. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон шүү. болсон бололтой яг зөвхөн цагдаагийн дүгнэлтээр ч юм уу хийхгүй шүү. Гин буруутаар тогтоогдоогүй учраас. Мэдээллийн элтод ойлон иргэдийн мэд хэрэг гэдэг. Иргэдийн мэд хэргийг бол манай сэтгүүлчд өөрсдөө яг манай ч нөхгүй нөгөө хоточ нохоо гэдэг чи яг энэ дээр харагддаг. Юу гэхээр иргэдийн мэд хэргийг сэтгүүлчээр дамждаг. За Хөвсгөл аймагт сонгуулиар эзэн нь очиод телевизийнхаа захир редактор халдаад телевиз дотор зодон цохион болоод бичлэг нь батлагдаад шүүгээр янз бүрийн асуудлууд орж исэн тийм ээ. Тэр санаж байна уу? Тэр үед тэр зөвхөн тэр асуудлыг болоод хүний эрхийн үүднээс харахад яаж харагдсан гэхээр иргэдийн мэдэх хэрэгэд халдж байгаа нэг хэлбэр гэж харагдчихсан. Тэр бол шууд ягаад гэвэл тэр редакц бол иргэдийн мэд хэрхийг хамгаалж байгаа ч гэдэг юм тодорхой хэмжээнд тэгээд хэрэгжүүлж байгаа тийм байгууллагын нэг бас үйл ажиллагааны нэг хэсэг шүү дээ. Гэтэл тэр одоо өнөөдөр сэтгүүлч таны ч юм уу ингээд яг хэвлэн нийтлэх тэр нийтлж нэвтрүүлэх асуудалд чинь оролцоод хөндлөнгийн оролцоо ороод байгаа эрүүл юм биш харилцаа үүсээд байгаа бол тэр иргэдийн мэд хэрэгтэй холбоотой. Түүнээс хувь ганц амар жаргал сэтгүүлчийн ч юм уу холбоотой асуудал биш гэж үздэг л дээ. Тэгэхээр одоо энэ мэдээллийн элтод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хуульд ямар асуудлыг манад хуульчлал өгсөн байд юм бэ гэдгийг оруулж өгье. Энэ олон улсын гэрээ финансаар болохоор мэдээллийг бол ямар ч хэлбэрээр авч олно гэсэн байдаг. Гэтэл манай мэдээллийн элтод байдлын тухай хуульд болохоор юу гэж заасан журмалж өгсөн байдгийг гэхээр одоо энэ угаасаа сайжир шинжлэгдэж бас өөрчлөлт орох байх л та. Одоогийн байдлаар бол цахим хэлбэрээр самбараар тэгээд бас амаар олон бичгээр авч олно гэж бичсэн байт юм л да. Тэгэхээр өчигдөр та нарын ярьжсэн тийм ээ. Нөгөө баг болоод ажиллаж байхад чинь компьютерийн мэдлэггүй өгчл бол интернет орж чадах уу? Хөдөөний малчин адуучин орж чадах уу? Өнөөдөр мэдээллийн элтод байдлын тухай хуулиараа заасан дэр мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасныхаа дагуу манай байгууллага интернет дээр цахим хуудсан дээр бүх мэдээллийг тавьдаг шүү дээ. Манай байгууллага нээлттэй байгууллага байхгүй юу? Элтод. Гэхдээ адуучин бямба орох уу тийш гэдэг ч юм уу тийм асуудал яригдтiin л да. Тэгэхээр нөгөө хүртээмжийн асуудал яригдчих юм. Вижил тэгш
Тэгээ хүртээмжтэй гэдэг нөгөө зарчим хаана яваад байна тий. Тэгэхээр нөгөө хүний эрхийн өнцгөөс нөгөө югаараа харахаар нөгөө ижил тэгшийн зарчим гэдэг штэ. Та нар ижилхэн л та нар төрөөс ямар нэгэн байдлаар иргэдээ бол яг ижил тэгшил хандах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ялгарлан гадуур холтгүй гэж байна. Тэгвэл хүртээмжтэй авах хэрэгтэй. Хүн болгоод хүрэх хэрэгтэй. Чи сонсголын бэрхшээлтэй эсвэл харааны бэрхшээлтэй бол интернет орж харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг ямар байдлаар тэр хүнд мэдээлэл хүргэх юм, тэр мэдээллийг адилхан хүргэх хэрэгтэй. Манай 14 оны төсөв өнгөрсөн оны төсвийн тайлны шүү. Энийг тэгээ яаж хүргэх юм? Зөвхөн интернетээр тавих уу? Зүгээр цаасаар хевлээд самбар дээр тавьчих уу? Тэр самбар нь тэгээд ямар ах юм ч гэдэг юм уу? Юмнууд яригдана л да. За ер нь бол ингээд нөгөө яг олон нийтэд зориулж байгаа тэр төрийн байгууллага нь болохоор төрийн байгууллагууд дотор болохоор зэвсэг төвчин тэгээд бас их тодорхой хэмжээний ууц хадгалах үүрэгтэй байгууллагуудыг болохоор орлоо ихэвчлэн нөгөө юутай зэвсэг төвчний байгууллага байсан. Тэгээд цагдаагийн хорог байсан. Тэр нь юунууд орсон байсан. Тодорхойлоод өгсөн мэт. Ер нь төрийн захиргааны байгууллагууд бол бүгд нээлттэй байх хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ дээр болохоор нөгөө мэдээллийн элтод байдлын зарчим юугаараа болохоор хувийн байгууллагч сурах хэрэгтэй. Тэгэхээр хувийнхыг оруулж өгөөгүй бас нэг тийм дутагдал байгаа л да. Хувийн байгууллагуудыг нь хаанаас мэдээлэл ил болгож авах юм ч гэдэг юм уу тий. Сая нөгөө шилэн дансны тухай хууль батлагдаад хэрэгжээд эхэлсэн чинь өнгөрсөн 14 оны 7 сараас эхлээд мэдээллийн элтод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хуулийн санхүү төсөвтэй холбоотой заалтыг энэ чигээр нэгээд шилэн данс руу шилжүүлээд шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхэд энэ бол 7 сараас эхлээд хүчин төгөлдөр биш болсон, нөгөөт нь үйлчлэхгүй болсон. Тэгэхээр нөгөө санхүүтэй холбоотой мэдээлэл бол зөвхөн шилэн дансаараа дансны тухай хуулийг хараад ч юм уу тэндээс мэдээлэл авч гэдэг юм. Тэгэхээр нөгөө мэдээлэл нь болохоор энгийн ойлгомжтой, эрэлт хэрэгцээнд тулгуурласан тэр мэдээлэлтэй танилцах нөхцөл байдал нь хангагдсан, хүртээмжтэй юм байх хэрэгтэй гэж байна л да. Тэгэхээр самбараа ингээд тавьчлаа. Тэр дээр ингээд нэг самбартаа тийм. Тэн дээр нэг Arial-ийн 8 фонтоор бичсэн шрифттэй. Тэрийг одоо би эндээс харах уу ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө 8 настай хүүхд тэрийг үсэх үү? Эсвэл өндөр наснд тэрийг харж чадах уу гэдэг ч юм уу. Тийм асуудлууд гардаг л дээ. Тэгэхээр нөгөө одоо бүр энийг яаж төрийн байгууллагууд энэ дээр айгүй хэцүү байсан. Шалгалтанд айгүй хундаг. Ялангуяа ойлгохтой тэмцэх газраас жил болгоно явдаг шалгалтууд байдаг шүү дээ. Мэдээллийн элтод байдлын нөгөө ойлгохтой тэмцэх үйл ажиллагаатай холбоотой тайлан байлангийн хараад байнга ингээд сайт маягт одоогийн байдлаар бол нөгөө зөвхөн харах хэмжээндээ гэхээр нөгөө сайтыг л харж байгаа л нөхдөөд сайтын харангуйтаа танаа мэдээ чинь ингэж орсон юм шүү дээ. Хэдэн сарын тэдэнд л орсон байна гэдэг ч юм уу. Тэр айгүй өнгөцгөн л байгаа даа. Яа тэгвэл би одоо жишээлбэл байгууллагаас админ мөртлөө нөгөө мэдээлэлээ манайх бол айгүй сайн тавьдаг гэж ойлгож байгаа тийм. Гэтэл байнга цагт тутам байршуулдаг. Гэтэл нөгөөх маань яг тэр дүгнэлтээр болохоор айгүй муу дүн аваад байгаа байхгүй 3 жил дараа л ингээд бас тийм хангалттай биш дүн аваад миний хүсэн хүлээж ирсэн дүн биш шүү дээ тийм. Гэтэл би 14 хоног тутамд энэ чинь байнгын давтамжтай байх хэрэгтэй гэж байна. Тэр нь болохоор хугацаа нь 14 хоног хамгийн дээдлийн хугацаа. Тэгэхээр сард 2 удаа шинжилгэнэ шүү дээ мэдээлэлээ тэр байгууллага тэр самбарын мэдээлэл цахим хуудасны мэдээлэл. Ер нь бол байгууллагаараа ороод угаасаа үүднээсээ гэдэг шигтэй ороод самбар дээрээ юу байд юм бэ гэдгээс эхэлнэ. Мэдээлэл нь бол тэнд бол ер нь бол бүх төрлийн мэдээлэл нээлттэй байх ёстой л гэж үзээд байгаа. Тэгээ одоо энэ дээр хараад бич. Ингийн ойлгомжтой гэдэг нь яг нөгөө ямар ч хүнд мэдээж юм тий нөгөө бидний нөгөө дундаж хүн зориулж нийтлэл нэвтрүүлгээ бэлддэг шиг тий. Бид нар бол заавал мэддэгтэй хүн зориулахгүй шүү дээ. Мундаг мэдлэгтэйгээ гайхуулах гэж мэдээлэлээ бэлддэггүй тий сэтгүүлч гэдэг ч юм уу. Яг тэрнтэй адилхан юм байна. Тэг эрэлт хэрэгцээнд тулгуурсан хэрэгтэй мэдээлэл үү? Бямдорж дарга гадагшаа уулзалтанд оролцоод ирж байна. Тэр таны хүсэж байгаа мэдээлэл мөн үү? Тэр бол тухайн байгууллагада магадгүй тэр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой л мэдээлэл бах тий. Түүнээс ч тэр иргэнд орж ч юм уу нэг тийм ач холбогдолтой биш ээ. Магадгүй тэр уулзалтан дээр өөр шийдвэр гараад газар чөлөөлтийн асуудлыг ч юм уу шийдвэрлээд Монгол улсын нөхцөлд ингэж туршилт хийхээр болцсон үр дүнтэй байвал бас болно тий гэдэг ч юм уу тийм юм гарна л да. Мэдээлэлтэй танилцах нөхцөл байдал хангагдсан гэж. Энд болохоор одоо манай засгийн газраас болохоор ийм журам гарцсан билээ. Журам гартаа айгүй хөөрхөн. Ийм загвар гаргацсан. Самбарын загвар гаргачих. Нөгөө байгууллагууд руугаа ингээд орон нутаг мөтөр ингээд самбар нь тэдээс тэдийн хэмжээтэй байна. Тэрэн дээр нь ийм байна. Яг тэгэхээр нөгөө айгүй олон жил ингэж янзлж хийж үцгээд энэ 3 4 жилийн хугацаанд ингээд мэдээлэл нээлттэй болох гэдэг ингээд явсан чинь нөгөө элтод засаглал чинь яасан гэсэн чинь нөгөө самбарууд нь янз янз би нэг өөр хийн. Оюун бол бас нэг өөр хийн. Чадвар нь өөр тий гэдэг ч юм уу. Тэгээд отгоогийнх бас нэг арай өөр гарын үрдүүтэн нь болохоор арай гайгүй чичдэг ч гэдэг юм мэдрэмжээрээ хийгээд авсан. Тэгэхээр нөгөө нэг загварт орох хэвээр байна гэдэг ойлголтоор загварчлалдад орсон юм байна. Тэгээд хүртээмжтэй гэдэг нь сая яригдсан. Тэгэхээр энд болохоор юу байсан гэхээр дараагийн асуудал нь юу байсан гэхээр интернет дээр тавьж байгаа мэдээллүүд нь дандаа PDF хэлбэртэй байгаа одоо болохоор шууд аваад тэрийг болохоор хүн яах вэ?
PDF програм суулгацсан тохиолдолд интернетээс ингэж нөгөө мэдээллийг нээж үзэж чадна. Програм суулгахыг бол бас мэдлэг хэрэгтэй болчихж байгаа ус тэр мэдээллийн хонд. Тэгтэл нөгөө хүн бүрт хүртээмжтэй гэдэг асуудал ч юм уу тэр нөгөө зарчим байхгүй болчлоо. Тэгтэл нөгөө PDF-ээр авсан мэдээлэлээ бид нар дээр нэгээд нэг хэсэг өгүүлбэрийн хуулж аваад өөр тийшээ хийх гэтэл байхгүй ч гэдэм үү. Тэгэхээр тэр нөгөө Word-оор байх хэвээр тийм бусад хүртээмжүүд нь байх хэвээр ч гэдэм. Энэ бас учир дутагдaltaй гэж үзээд байгаа юм. Нөгөө талаасаа болохоор гарын үсгийн тухай хуулийг баталсан. Тэгтэл нөгөө гарын үсгийн тухай хуулийн хэрэгжүүлэх журам батлаг тийм нэг зохицуулт байхгүй учраас өнөөдөр яг дагаж мөртөд айгу хүндрэлтэй байна гэж байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ гарын үсэг журам батлагч юм бол үнэхээр тэр мундаг тушаал шийдвэр янз бүрийн асуудлууд одоо 5 дахь өдөр чөлөө туу цааш 4 дахь өдрөөс нь байхаа тийм нөгөө нэг цахим төрийн үйлчлэгээ цахим хэлбэр шилжлээ гэдээ гой мэдээсэн шүү дээ. Тэр мэдэн дээр тэр үйлчлэгээ бол шууд жинхнээсээ цахим нөгөө тоон систем рүүгээ шилжээд жинхнээсээ цахим болж эхлэх байхгүй юу? Гарын үсгэн баталгаажаад өгөх юм бол заавал тэр ийш тийшээ яваад мөнх эрдэнэ тийшээ өөр газар руу очиж жагаад тэрийг очиж газар дээр гарын үсгээ зурх шаардлагагүй ч гэдэм юм тийм юмнууд орж байгаа. Одоо энийг хүний эрх гэдэг энэ аливаа ойлгох томч дотор олон нийтэд ийм юу ойлгомжтой одоо хэби гэж юм хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж байгаа. Тий. Яг гоо энэ нөгөө нэг юуг нь товчлоод ер нь бол мэдээллийнхаа товчийг л оруулсан байгаа болохоор л тэгсэн байгаа даа тий. Мэдээлэл авах гэхээр яг чинь толгой тушаалны яаж гэдэг чинь тэр дараагаар өгөн бид нараа болчихгоо тэр юу хийж хэвчтэй юм бол тэр байх хэвээр. Тэр байх хэвээр. Яа тэгээд одоо жишээлбэл комиссийн тухай хууль одоо Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс гэдэг чинь яг үүндээ бол комиссийн 3 гишүүнийг л комисс гэдэг шүү дээ. Түүнээс биш референт Бадмарк бол комисс биш шүү дээ. Яагаад гэвэл ажлын албаны ажилтан комиссийн гишүүдэд туслах мэрэгжлийн тусалцаа үзүүлэх туслах чиг үүрэгтэй ажилтнууд. Бямдорж дарга оюун чимэг гишүүн юу ган баяр гишүүн гэдэг 3 хүн байгаа. Дорж гишүүний оронд Ганбаяр гишүүн орж ирсэн байгаа. Тэгээд тэр 3-ыг комисс гэж үздэг. Тэр нь бол тэгээ бид нар бол ажлын албаны ажлууд учраас бид нар комиссийн болгоёг тодорхойлохгүй. Энийг болохоор нөгөө нэг дотроо бас нэг дотооддоо журам яцсан. Энэ тэр хэрэг мэдээллийн илт байдлын тухай хуулиар зөрчөөд мэдээлэл өгөхгүй байна гэж та нар үзэх юм бол тэр байгууллага өөрөө дотооддоо ямар дагаж мөрдөж байгаа журам байгаад байгаа юм. Тэр журам нь бас энэ яг мэдэх хэрэгтэй. Үнэхээр нууцлах хэвээр мэдээлэл нууцлаад байна үгүй юу гэдгийг бас эргэж харах хэрэгтэй. Тэгэхээр бодлогын асуудлыг болоод ярих тохиолдолд бид нар бол одоо би юм уу яриад зогсох боломжгүй л дээ. Тэгэхээр тэр тохиолдолд бол гишүүдээр ч яриулна ч гэдэг юм тийм байдаг. Заавал дарга биш мэрэгчтний өөрийнх нь хариуцдаг мэддэг ажлыг одоо яаралтай нэг тодруулах шаардлага бас төсөөд зөндөө гардаг л байна. Тэр тохиолдолд нөгөө би ярилцлага өгөхгүй нөгөө дарга байхгүй гадшаа гадшаа явж байгаа юм уу завгүй маа. Тэгээд нөгөө их сурж байгаа тэгдэг ч юм уу тийм юм. Манай сэтгүүлчдэд нэг юм хэцүү асуудал тулгаад дээ. Тэр нь болохоор хэвлэл мэдээллийн хариуцж байгаа ажилтнууд ч гэсэн тэр айгүй хүндрэлтэй байдаг. Юу гэхээр яг одоо шууд ороод ирдэг. Тэгээ орж ирэнгуутаа шууд тийм мэдээлэл тгийгээд. Тэгэхээр тэрийг яаж зохицуулж болох вэ? Тэр хэвлэл мэдээлэл хариуцж байгаа тухайн байгууллагын ажилтан ч юм уу зохицуулах хэрэгтэй байхгүй юу? Би бол өөр хувьдаа яг өөрийнхөө энэ өдөр тутмын ажил дээр яаж зохицуулсан гэхээр сэтгүүлчтэй бол их хвчлэн хэлчихтий. Манайхаас яриа ахаар бол нэг 2 цагийн ядаж 2 цагийн өмнө ярьчаар уцаар ирчээрээ тий. Би хүнээ бэлдээ байж шүү гэд. Яг тэгвэл гинт яваад ороод ирэхэд оюун чим гишүүн гадагшаа явцсан. Бямдаж дарга усыг урал дээр илтгэл хилцүүлж байгаа гэдэг ч юм уу юм байхгүй байж болно шүү дээ. Тэгвэл тэр хүмүүс ч өөрсдөө айгүйх зорж ирдэг, замын төгжрөл дунд хав холоос хүрээд ирдэг, нөгөөдөл нь байхгүй. Би айгүй мундаг царилаад хөө юу яриад байгаа өхгүй штэ гэд сууж байгаа ч гэдэг юм уу тийм тохиолдол байж болохгүй байхгүй юу. Тэгэхээр үнэхээр чадахгүй мол чадахгүй л гэж хэлчих хэрэгтэй. Хэвлэлийн ажилтан бол эсвэл наадах чинь бол чамд бол энэ мэдээлэл олдохгүй байж магадгүй шүү гэдгээ шууд л нээлттэй хэлэх хэрэгтэй. Яг тэгвэл надад чинь хэд хоногийн дараа тэгжээж ингэж яах хаа гэдэг ч юм уу тий. Тэгэхдээ яг тухайн мэдээлэл та нарт би нэг арга зааж өгөх гэдэг нь л өнөөдөр яг энэ мэдээлэлээр сэтгүүлч өөрөө би сэтгүүлчээр ажиллахдаа ч гэсэн яг тэгнэ гэж бодож байгаа. Юу гэхээр одоо мэдээллийн хэлт байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталгаажаад өгчлээ шүү дээ. Тэгэхээр энэ хуулиад шууд үндэслээд хэвлэлийн ажилтнанд хэлэх нэг өөр бичиг хэрэг дээр бичээд үлдээчих хэрэгтэй байхгүй. Цаасан дээр заавал бичихгүй ч гэж бол одоо бүр заавал цаасан дээр бичих шаардлагагүй болсон. Өргөдөл бичихгүй. Бямдаж дарга танаа гэж бичихгүй шүү дээ. Шууд өнөөдөр сони сэтгүүлч Эрдэнэ цэцэг утасны дугаар холбоо барих утасны дугаар мэйл хаяг авах гэж байгаа мэдээллийнхаа нэрийг бичнэ. 14-т хэлтгэлийн тэд хэсэгт орсон судалгааг авъя ч гэдэг юм. Өсөө юу ч хийдгийг тий мэдээллийг. За тэр бичиг ингээд тэнд үлдлээ, бичиг иргэдэд тэмдэглэгдээд үлдлээ. Тэгээд тэрнээс улбаалаад 7 хоногийн хугацаа танд байгаа. 7 хоногийн дотор тэр байгууллага хариу өгөхгүй байвал
магадгүй тэр мэдээлэл үнэхээр олдох хэцүү ч юм уу ямар нэгэн шалтгаан байгаад тэр байгууллага 7 хоногор сунгах хэрэгтэй. Түүнээс 14 хоногийн дотор та нарт тэр мэдээллийг заавал авах хэрэгтэй. Тэгэхээр та нарт мэдээлэл авахгүй гэх ямар ч байлаа. Тэр эргээд та нар тэрийг баримт олгоно шүү дээ. Би өгсөн шүү дээ. Цаасан дээр бичээд өгсөн. Хэвлэлийн ажилтнанд ярих өөр. Хэвлэлийн ажилтнанд хүн юм чинь мартаж болно, санаж болно, яаж ч болно. Өөрийнх нь ингээд зүгээр харилцаан донд ажлынх нь эрүүл биш харилцаагаас үүдэлтэйгээр ч гэдэм юм янз бүрийн үүсэл гарч болно шүү дээ. Даргатай хэлээгүй байж болно шүү дээ. Мартцсан ч юм уу. Эсвэл даргатайгаа уулзч амжаагүй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр хэвлэлийн нөгөө яг энэ юуны хувьд болохоор бичиг хэрэгээр бол бүх баримтууд бодлого барьж байгаа нөхдөд очиж байгаа учраас тэгээд явуулчиход нөгөө дээд юу н ороод тэрийг харчиж байгаа шүү дээ тийм. Та нарт бол энэ үнэхээр аргатай. Тэгэхээр та нар ноцтой л юм дээр гэхээс өдөртмийнхаа ямиг гуйдж л хийхгүй бол тэр шиг хөдлөхгүй шүү дээ. Тэгэхээр усаал бичгээ тэгэл зөөлрөөл. Гадаад яамныхан зэрлэг агаар ажиллаж байна да. За тэгэхээр одоо яг ямар мэдээлэл авах хэрэгтэй юм бэ? Та нар яг ямар мэдээллийг нийтдээ байлгаад өгөөч гэж гуйхгүйгээр одоо отхон сүрэнгийн хэлсэн шиг гуйлтай маягаар биш ажил хэргийн харилцаагаар мэдээлэл авах хэрэгтэй. Та нар ямар мэдээлэл гэж бодож байна? Энэ үйл ажиллагаа одоо ерөнхийд нь ингээд хуульчид өгсөн байдаг учраас үйл ажиллагааны холбоотой мэдээлэл энд болохоор нөгөө баримт бичиг гэрээ контрактууд энэ бол нээлттэй авах хэрэгтэй. Та нар ороод авахд бол өнөөдрийн сургалтыг хийж байгаа энэ дүрсвчлэгийн студидтэй байгуулсан гэрээг хүний эрхийн үндэсний комиссаас очиод нэхэж болно. Яг үл тэнд татвар төлөгчтэй мөнгө ч юм уу өөр асуудал явж байгаа учраас гэдэг ч юм уу тий. Хүний нөөцийн асуудал гэж болно. Сул ажлын байрны зар. Танад оронтой байгаа юу? Хил мэдээллийн ажлын оронтой байна уу? Хэд байх хэвтэй? Эсвэл орон нутагт Архангай аймагт танад ажилтан байгаа мó? Хизээ байх уу гэдэг ч юм уу тий. Тэрийг бол мэдэх боломжтой. Тэр бол хөсөөгөө таныг асуусан тэр байгууллага самбар дээрээ ч юм уу тэр сайт дээр нь ороход байж ах хэвээр зүйл гэж үздэг. Төсөө санхүүтэй холбоотой энэ болохоор нөгөө эзэмшилд байгаа эд зүйлсийг нь болоод бүх юмнууд одоо энэ жил та нар улсын төсвийн хөрөнгөөр ямар эд материал худалдаж авах гэж байгаа юм? Ямар компьютераа шинжилж байгаа юм? Ямар принтер авах гэж байгаа юм ч гэдэг юм уу бүгд ингээд төлгөөр гарчдаг байхгүй юу? Тэр мэдээллүүдийг та нар нээлттэй авах хэрэгтэй. Боломжтой. Ерөнхийд нь ингээд нэг 4 чиглэлд хуваацсан байгаа даа. Тэгчээд энэ дотор аягүй салж задаргаа орно. Задрагийг нь болохоор би та нар руу мэйл хаягаар чинь явуулчих. Бүгдийнх нь бүртгэл дээр мэйл хаяг байгаа учраас тэгээ та нар өөрсдөө хэрэгтэй үедээ ороод хараад бас нэг ерөнхийд нь авчихгүй тэгээ хүний амар унахгүй. Яагаад гэвэл ялангуяа энэ хөдөө суманд бол иргэдээ бол бүр ингээд нөгөө мэдээлэлгүй байгаа учраас тэрэнд нь дөрөөлөд их хуурд юм билээ шүү дээ. Нэг талаасаа яадаг гэхээр эн чинь манай нууцын зэрэгэлтэй мэдээж юу гэж гэрээ өгч байгаа. Тэр уул уурхаан компанитай байгуулсан гэрээг манай засаг даргын тамга газар чамд яагаад өгдгийг гээл тиймэрхүү маягтай. Тэгтэл энэ дээр юу байгаа гэхээр сэтгүүлчд өөрсдөө тэр мэдээллийг ашиглаж явж байгаа гэсэн үг шин. Уучлаарай. Яг нэсэлчлээ. Одоо чинь булганы баян нуурыг 50-аар одоо шатсан гэдэг. Тэр үед одоо засаг даргын хотод архитаа явж ирсэн. Ямар мөнгө хийсэн гэсэн чинь Солонгосуудад яг 33 хаа газар өгсөн. Тэрний тэгээ гэрээ эзэмших өгсөн гэж байгаа байхгүй юу? Нөгөөдгийг эзэмших эрхээ газрын эзэмших эрхийг биднээс тэгвэл одоо олгосон гэдэг. Тэрийг нь биднээс нэхэж авч үзэх боломжтой гэсэн үг үү? Болно гэсэн үг. Яагаад гэвэл тэнд хувь хүний хоорондын хувь хүний нууцтай холбоотой зүйл тэнд байгаагүй тийм үү? Энд бол ерөөсөө нэг 3 төрлийн мэдээллийг нууцлахыг гэсэн байгаа. Төрийн нууцт хамаарах асуудал. Хувь хүний нууцтай холбоотой асуудал. Би энийг юун дээр оруулаад та нар энийг бичээд авцсан уу те? Юугээд нь. За би тэгвэл тэрийг нь шууд харгалчих. Явуулчихна гэж бодоод бичихгүй байна шүү дээ. Яг хөө зүгээр дараа нь санахад илүү амар байж магадгүй л гэж бодож байгаа. Юу яа тэгээ хувь хүний нууцтай холбоотой, төрийн нууцтай холбоотой нууцлах байх мэдээлүүд нь. Тэгээ үндэсний аюулгүй байдалд занал хийлж байгаа мэдээлэл нээлттэй. Тэгэхээр нөгөө нууцын байгууллагууд нууцын жагсаалтаа гаргах хэрэгтэй гэдэг юм л да. Өөрөөсөө байгууллага дотроо. Гэхдээ улаан цайм гэрээ мэрээч гэдэг юм уу тийм байхгүй. Одоо жишээл хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд бол хувь хүний гомдол ч юм уу шийдвэрлэж байгаа холбоотой мэдээллийг бол нууцлж болно. Яг гэвэл хувь хүний нууцын асуудал тэнд яригдж байгаа учраас ч юм уу. Тэгтэл нөгөө нууцын жагсаалтаа амар их ялангуяа хувийн компаниуд бол айгүй дуран мэдээж нөгөө өөрсдөө ингэж бараг бүгдийн нууц энэ чинь манай компани нууц шүү дээ. Тэр битэйгэл ажлуудтайгаа байгуулсан гэрээгээ нууцын зэрэглэлд оруулсан тий. Цалин юуг нь нууцлж байгаа гэдэг утгаар нь ч юм уу тий далимдуулаад орсон ч юм уу. Тийм байна л да. За тэгээд нөгөө нэг төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчлэгээ худалдаж авах ажиллагаа гэж байна шүү дээ. Энэ дээр яг нөгөө тендерээс гадна энд нөгөө төрийн үйлчлэгийг гүйцэтгэхээр оролцсон 91 байгууллагуудыг энэ дээр бас мэдээлэл авах дээлттэй нөгөө тэдрээс бол мэдээллийг шаардах хэрэгтэй. Яг бол төрийн үйлчлэгээ болж байгаа учраас.
Тий, төрийн бус байгууллага ч гэсэн та нар тэндээс мэдээлэл авах ёстой. Яагаад гэвэл тэн чинь нөгөө нэг төрийн хөрөнгө оруулалтаар төрийн өмнөөс тэр үүргийг гүйцэтгэж байгаа учраас тэндээс бол шаардах үүрэгтэй ч гэдэг юм. Байгууллагын нууц гэдгийг одоо ийм юмыг нууцд хамаарах ёсгүй гэдэг тийм юм бас байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол өөрөөсөө тогтоон гэж хичээж тийгс чи ямар ч хууль зөрчилгүй бүх юмаа нууцлах. Өөрөөсөө тогтоон гэхдээ тогтоох дотроо тэрэн дотроо бас зөрчих тохиолдлууд зөндөө байгаа л да. Тийм л дээ. Гэхдээ харин тэрийг харин тодорхой зааж өгсөн юм шиг. Нууцын тухай хууль заасан хуульчилсан юм байгаа шүү дээ. Тэд нар нь ямар юмнууд байна гэдэг тий. Жишээ нь хөдөлмөрийн гэрээг нууцлах хэрэгтэй гэдэг юм уу? Хөдөлмөрийн гэрэн дээр бол нэг яхаар юм байхгүй тий. Дараа нарын утсыг Тий, одоо яг одоо ингээд дараагийнхаа асуудлаараа яг оруулаад өвчлээ баярлалаа. Тэр болохоор нөгөө нэг байгууллага дээр одоо хувь хүний гар утсыг болохоор өгөхийг хоригдсан. Тэр хүн зөвшөөрөөгүй тохиолдол бол ерөөсөө тэр мэдээлэл өгөх ажилтан байна шүү дээ, тий. Тэр ажилтан ч юм уу эсвэл тэр хариуцсан байгууллагын хувьд болохоор ажлын утсыг өгнө. Тэгээд нөгөө хувийн мэдээлэл бол өгөхгүй төгссөн сургууль бол одоо тэр хүний овог нэр ч гэдэг юм уу ажлын байр, тухайн ажлын байран дээр л хасвч гэрэлцсэн үү гэрлээгүй өчтөр бидний хоорондоо асуудаг шиг тиймэрхүү мэдээлэл бол өгөх боломжгүй тий. Тэрний гар утсыг өгч одоо би болор цахны гар утсыг бол би та нарт өгч чадахгүй шүү дээ уучлаарай. Яагаад гэвэл тэр хүн өөрөө зөвшөөрүүлэхээс тийм үү. Маргааш өөрлөгч өгчлээд энд суусан сэтгүүлчдийн одоо нөгөө бүглүүлсэн тэр нөгөө имэйл хаяг утасны дугаарыг өгөөч гэвлэх үү? Эсвэл одоо би бүгдээс нь зөвшөөрлөө авч болох уу гэдэг. Тий. Тэр нь тэгнь. Яагаад гэвэл би хүний утасны дугаарыг бас тэгж байж. Одоо жишээ нь байгууллагаар болгоод нэг авчиг зохицуулах юм байна уу? Талаар мэдээлэл авах юм ерөөсөө өгөхгүй байх. Юуны зохицуулалтаа? Ажлын зохицуулалт одоо ажил хэрэгжүүлнэ гэдэг. Зохицуултыг шаардах ёстой шүү дээ. Шаардаад өгөхгүй байлаа гэхэд эргээд яг ямар хариуцлага бас ярьж. Тэгэхээр нөгөө цаасаар чи мэдээлэл хүсэх ёстой. Хүсээ тавьчих. Тэгэнгүүтээ 14 хоног өнгөрлөө шүү дээ, тий. 14 хоногийн хугацаа өнгөрчлөө, хуулийн хугацаа өнгөрлөө. Тэгэд асуудлыг бол шүүхэд гаргаад эсвэл чи манад хандаж болно. Миний мэд хэрэг зөрчигдлөө. Манад дээр ирж болно шүү дээ. Та нар хүссэн уучлаараа ирэх баяраа. Юу яа? Дараа нь бид нар зүрээс ярилцах цаг зөндөө гарах байх гэж найдаад байна. Ямар ч байсан эхлээд энийгээс тусгач. Саяны асуулт дээр амар жаргал ярьж байгаа л их зөвл асуулт тавьж байна. Мэдээлэл олдохгүй тохиолдолд яах вэ нөгөө үнэхээр өгөхгүй. Төсвийн зарцуулалтын асуудлыг энэ хүн мэдээлэл авах гэж хайцсан юм байна. Тэр нөгөө цаасан дээр баримжуулаад нөгөө өгдөг нэг арга шүү дээ 14 хоног хуулийн хугацаа тий. Тэрээс хэтгсэн тохиолдолд бид нар шүүхэд гомдол гаргаж болно, комист хандаж болно. Хүний эрхийн үндэсний комисс шууд хандах боломжтой байгаа шүү дээ. Энэ хуулиараа бас хуульчлаад өгсөн байгаа. Тэгээд тухайн эхлээд болоод тухайн байгууллагаа дээд албан тушаалтанд хандаж болно. Танаа энэ ажилтан шиг ингэсэнгүү тул би ийм гомдолтой байна. Дээд албан тушаалтанд. Магадгүй миний тухай би мэдээлэл өгөөгүй бол хэвлэл мэдээлэл хариуцсан ирфэнд бадмаар мэдээлэл өгөх бол бямдаж даргаад ажлын албаны дараад аштилэгт та нар гомдол гаргах. Энэ ажилтан мэдээлэл өгсөнгүй. Ажилтныг бол хариуцлага тооцох хариуцлагын нэмийг бас хуульчлаад өгсөн байна. Энэ надад дээд шатны байгууллага. Одоо жишээлбэл прокурор дээр тий. Прокурорын нэг 2 дугаар тойргийн юм уу прокурорын нэг нөхөр мэдээлэл өгөөгүй байна л да. Прокурорын ерөнхий газар дээр нь та нар юугаа бичээд өгч, цагдаагийн ерөнхий газар дээр нь ч юм уу тий. Тухайн харьяалж байгаа байгууллага дээд байгууллага эсвэл албан тушаалтанд. Тэгээ хүний эрхийн үндэсний комисс байж болно. За яаж гараа. Тэгээд одоо энэ дээр яг хариуцлага тооцох юм юу байд юм гэхээр юм байгаа. Өдөр супер жишээг нь ярил л да. За яаж. Гэхдээ манай энэ нөгөө нэг бас нэг онцлог байна л да. Манай сэтгүүлч чинь өөрөөсөө маш өргөн мэдээлэлтэй, мэдлэгтэй. Тэгээд тэрэн дээрээ бас ярианы ур чадвар мундаг учраас өөрөөсөө хүн болгонд хээс жишээ бол аюулгүй баялаг өргөн дэлгэр байгаа. Уулзах хүрээ, цар хүрээнч маш өргөн учраас. Тэгэхээр би энд нэг юм онлынхын нэмүүд дуусчихаа та нартай би сайхан ингэж хөлөөтэй ярилцах гэдэг л да хамгийн гол нь. Гэс дуусан уу да. Одоо энэ болохоор сахилгын шийтгэл нөгөө нэг ажилтнанд тооцох хариуцлагатай асуудал яригдж байгаа. Сахилгын шийтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр тэцэх хэмжээний мөнгөн торгуул тэгээд ажлаас халах гэд. Ийм 3 шийтгэл байгаа. Сахилгын шийтгэл бол төрийн байгууллагын хувьд бол 2-3 төрөл өгдөө. Тэгээд тэр дотор бол эхэндээ бол сануулах, дараагийнх нь бол цалингийн 20% ч гэдэг юм уу тодорхой хэмжээний хувиар. Гурав дахь нь болохоор шууд ажлаас салах. Одоо нэг сахилгын шийдэлтэй 2 дахь 3 дахь гэдэг ингээд дараалал өвчсөн дотор бас хэлбэрүүдтэй.
Тэгэхээр нөгөө дээд албан тушаалтанд хүргэсэн тохиол дээд байгууллага хүргэсэн тохиол дотооддоо байгууллага асуудал шийтгэнэ шүү дээ, тий. Сэтгэл шийтгэл оногч гэдэг юм тий. Шүүх рүү хандсан тохиолдолд бас энэ энэ гурийнхаа аль нэгийг ч юм уу одоо явчихна шүү дээ. Тэр нь бол ажлаас халагдах боломжтой шүү. Энэ хичээлийг болохоор бид нэр төрийн байгууллагуудад заадаг. Ялангуяа засаг даргын том газар нөгөө орон нутгуудын төрийн байгууллага, ер нь бүх төрлийн төрийн байгууллагуудад сургалт явуулахдаа төрийн байгууллагын ажилтнуудад заадаг байхгүй. Энэ мэдээлэл ингэж нээлттэй болгож байна. Тэгэхээр одоо өнөөдөр явж байгаа энэ мэдээллийн хувьд болохоор та нар бол мэдээллийн хэрэглэгчд болчиход байгаа. Нөгөө тал нь болохоор мэдээлэлээр хангагч гэдэг утгаараа ингээд ерөнхийдөө аль аль талаас. Тэгэхээр энэ нөхдүүд ийм хариуцлага тооцогддог юм шүү гэдгийг ер нь бол мессежийг авцсан. Тийм болохоор ерөнхийдөө мэдээлэл бол аягүй сайн байгаа гэж ойлгож байгаа. Тэдний хувьд бол за нэг иймэрхүү л байна да.